дээр оруулсан юм. Үндсэн нөгөө 3 зорилгынхаа хүрээнд л сэдвийнхаа хүрээнд л ярий. Тий. Энэ ер нь яг манай салбарын үүсэл хөгжил, аль жуулчлалын маркетингууд хаанаас яаж үүссэн, B2B харилцаагаар л их явсан наа манайх ч одоо тэгээд. За, гайгүй өстой манайхаа. Шүс одон ганцхан гэх юмнууд Гайхах. Чи бүр ингээс сууж байгаа юм те. Ингээс суучвал яадаг. Болох юм. болно шүү дээ, асуудалгүй шүү дээ. Гэхдээ тоонууд үйл хараал хэлж. Тий, харин тий. Гурван асуултын хүрээнд л ярих юм шүү дээ. Үгүй 3 хаа агуулгын хүрээнд. Агуулгын тий. Тий, асуулт биш шүү. Битээр тэгээд яриа нэлдэг юм дөө тэгэхэд гайг баг. Тэгвэл гайг. Тэгэл аль та хоёр мэдхгүй юмнуудыг сөхөөд нөгөөт нь аваа явчихдаг гайг баг. Манай хоёр дүү хайж чив. Яалч. Пивэнд явуулах уу гэдэг чи. Дундаар нь пив болгоцсон байж очтой. Өдөр төрийн банкны юу болоод байсан бэ? Шууд амжилтын нийт. Би ч одоо тэгээд гэрэл мэрэл байгаад ирэхдээ их бор улаан харагдаад сонир төрлөө шүү дээ. Гайгуугаа. Яг харахаараа. За тэгээ 6 10 гээл орё. Тэгээд ер нь гоё. Чөлөөтэй багтаал гоё штэ. Тий, чөлөөтэй байгаа. Ямар нэг гоё чөлөөтэй цаандаа нэг газ нэг маазарсан ч хэн бид нэрийг шүүх юм. Тий. Асуулт зөрж асуулт. Хамгийн гол юм яах вэ? Нөгөө нэг үзэж байгаа хүмүүст өгөөж доох хэрэгтэй. Зочид буудлын амралтын газар жуулчны бааз гэдэг юм нэг хүрээлэл яваад байна тий. Аль жуулчлалын салбар технологийн оролцоо илүү гүн нэвтрээд байна. Опшн байна. Опшн байна. За, оргил медиагаа холбосон биз дээ хаа. 20 май хөтөл хоёр л холбогдлоо ч зөв. Зөв ер нь бол тэгэх чинь. Тэнгүүт Ахаа маркетингийн холбоогоо хийсэн үү? Гол нь лайв аваад тэгэхээр цаашаа нөгөө манай нөхдүүд хийчихнэ. Маркетингийн холбоогоо авъя хаа. юу юм бэ? Подкаст эхлэгээд хоёулах нь юу хийх чинь утгагүй. Тэгээ шүү. Гурлаа байсан. Яахгүй л чи одоо. Гурлаа хийж хоёулаа стори хийхээр ч утгагүй болчих. Тэгээд үзэхгүй юу? Яахгүй юу? Видео юм уу? За бид Тийм боловсроогүй хэмжээнд очиагүй. Мань руугаа шидчих би ч гэсэн стори дээ шүү. Тэгэхээр салбарын нөлөө сайл юм билээ л дээ. Байна уу? Дундаа тавьчих. Та хаанагаа 2 зураг тавьсан шүү. За. Нөгөө MC дүүг C рүүгүүлэх үү яг уу картаг үү? Хөрчөө зөнөглөх үү? 31,000 баат. Дор.
За сайн байцгаана уу. Өнөөдөр маркетинг токийн энэ удаагийн дугаар зуны дэлгэр цагтаа хамааруулан Монгол улсад аялал жуулчлалын болон зочлох байр ших үйлчилгээний салбарын өсөлт хөгжилт эдгээр энэ салбарт маркетингийн тулгамдаад байгаа асуудлууд юу байгаа? Яагаад энэ салбарын дижитал шилжилт хэрэгтэй байгаа талаар цөөн хором хэдүүлээ. Өнөөдөр хэлэлцэн. Тэгээд өнөөдөр зочдыг урьсан байна. Энэхүү салбартаа дархлагдсан энэ салбартаа залуусын төлөөлөл болж амжилттай яваа. Хоёр найзгаа урьсан байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За эхний зочин бол iHotel компани үйл ажиллагаа хариуцсан захирал. За саяхан хэлбэр дүүрэг гээд аялал жуулчлалын болон зочлох байр ших үйлчилгээний салбарыг цуглуулсан томоохон ивентийг амжилттай зохион байгуулсан манай анх хоёр маань хүрэлцэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За нөгөө эрхэн бол Монголын аялал жуулчлалын салбар тэр дундаа яг энэ салбарт сэтгэл зүрхээ зориулж энэ салбарын дижитал шилжилт, энэ салбарын маркетинг төсвөртэй эрхэм технологийн салбар руу хэрхэн урвж энэ салбарт ололт амжилтыг бий болгож байгаа талаарх наав авга бас саяны хэлбэр дүүрэг саммитээр гахалтай ихтгэлээр танилцуулсан. За Horeca Soft компаниг гүйцэтгэх захирал Монголын аялал жуулчлалын холбооны өдөр төгсгөл зөвлөлийн гишүүн ноён ганц болго хүрэлцэн ирсэн байна. Та хоёрт энэ өдрийн мэнд хүргэё. За манай маркетинг ток контентэд бас буу алгаар хүрэлцэн ирсэн. Та хоёртоо баярлалаа. Тэгээд маркетингийн галт тоогоо тэр дундаа аялал жуулчлалын салбарын маркетингийн галт тоогонд яг юг зохион байгуулалтыг яг юу утгалддیں۔ Тэ салбарын бахан болон бусад хамааралтай хүмүүст сонирхолтой мэдээлэл өгөх байх гэж та хоёроо урьсан. Тэгээд урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Урьсан дэс баярлалаа. Баярлалаа. Окей. За ер нь аялал жуулчлалын салбараар сонин сайхан юу байна? Гэрэл гээгээтэй мэдээллүүд ер нь юу байна? Яг аялал жуулчлалын салбар сая ковидын үеэр бол ерөөхдөө хэцүү байдалд орлоо. Ялангуяа inbound зах зээлд голлох байр суурь эзэлдэг манай тур оператор компаниуд за үүнээс мөн inbound зах зээлээс орлогоо зоодог эдэн зочдлууд, гист хаусууд, тий амралтын газар жуулчлалын баазууд маань нэлээд хүнд хэцүү байдалд орлоо. Тэгээ харьцангуй сая 21 он гарснаас хоошоогоо ер нь бол ковидын хөлөөрөө улс орон болгон ингээд баг багаар бууруулсаар байгаа. Ер нь бол одоо бол харьцангуй бас өмнөх оны муу үетэй харьцуулахад бол харьцангуй эрэг дүр зураг үзэгдээд эхэлж байна. За саяхан манайх нэг iTrip Air гээд манай бас нэг шинэ бүтээгдэхүүн ер нь утгагүй мэдлэгч чинь тэгээд үүнтэй холбоотойгоор манайх бас нислэгийн тийз бүтээгдэхүүний одоо үйлчлэгийг эрхлээд эхэлж байна. Тэгээд нислэгийнхандаа би хандаад 7 сард наадмын үеэр боломжтой тийм нислэгийн онгоцны билет байна уу? Инчоноор дамжсан билет байна уу? Тэ эсвэл Франкфуртээс шууд ирэх нислэг байна уу? Turkish Airlines-ийн нислэгүүд байна уу гэхэд бол бүгд бүклэгдсэн харагдаж илээ. Тхийг бодох тэр ер нь бол энэ баун зах зээл маань утахгүй сэргэж бас эргээд хэвийн байдалтай орно гэсэн тийм итгэл найдвар бол төрцөн явж байгаа. Тийм. За тэгэхээр яалтчгүй одоо яг энэ салбарт шинэ содон мэдээлэл тэр дундаа бас эрэг гэрэлгийг гарч байгаа нь бол саашаалтай байна. Таны хувьд ганцлог захирлаар шинэ содон юм юу байна? Манай Horeca-гийн залуучуудаар бүтээлч хамт олноор. За ер нь бол ковид бол салбарт бол маш том чаленж болсон. За энэ чаленж бол би одоо хоёр талаас нь харж байгаа. Сөрөг тал байгаа. Мэдээж сөрөг талыг ярих хүмүүс маш олон байгаа. Одоо эрэг талаас нь ярэ. Эрэг талаас нь бол манайхан одоо нэг амар сонин дарт юм шүү дээ. Одоо яасан гэхээр сүүлийн 10 жилийн турш 500 мянган жуулч авсан. Сүүлийн 10 жилийн турш тасралтгүй жил болгонд 500 мянган жуулч авсан. Ерөөсөө ахтагчгүй, ундагчгүй, нэгсэнд бол comfortable zone гэж бидний ярьдгаар аюулгүй бүстэй ингээд ороод амьдраас уртсан. Тэгээд нөгөөчөндөө ингээд насаад амьдэрсэн, дассан. Яг энийг нь эргээд яг ковидын жин нөхцөл ч юм уу одоо энэ байдал хэрэг өөрчлөгдөж болдго юм аа. Одоо бид нөр өөрсдөө шинжлэхдэггүй бол энэ дэлхийд дахины чинь хурд янз бүрийн мэддээр нөхдөд маш их том дохио өгч байна л та. За үүн дээр л ялч ингээд буудлуудын эзэд одоо ингээд газрууд хүмүүстэй уулзаад ялангуяа сургалтууд оч тэр буудлуудынхаа уулзсан явхад бол энийг өөрсдөө ер нь л ярьж байна. Одоо бид ер нь одоо ковидын дараас арай өөрөөр ажиллахгүй юм болохгүй байна гэдэг бодлого өгч байна. Эрсдэл үүсгэхэд хөвдөлтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг ярьж байна. Дээрэс нь бас манай аялал жуулчлалын салбарынхаа одоо хөөх юм бүх бооцоод эн чинь хамаагийн аялал жуулчлалаар авчиад тавьсан байсан чинь нөгөөх нь байхгүй болчихгод юмгүй байт. Тэгэхээр хоёр хөлтэй байх хэрэгтэй байна гэж ярьж байна. Ингээд 9 шидийн талаас нь харж гэлж байна. Тэгэхдээ дахиад нэг таатай мэдээд дуулах юм бол энэ ковид үеэр чинь нэгсэнтэй маш их тийм задрахад бэлэн орнол үүссэн. Одоо сая монгол хэлээ нэхэд монголчууд яаж гадагш байгаа шатлаа. Одоо гадагш байгаа. Яг түүнтэй адилхан гаднаас ч юм орж ирэх. Одоо шийдвэл хамгийн сонин кейсүүд гэх одоо Туркууд.
одоо нэгсэнд ADR гэж average daily rate буюу нэг өрөөний үнийг хэдээр зардаггүй гэдэг юм байна. Тэрэн дээр яг вөхөр түүхэндээ 100 газ $120 хооронд л нэг өрөөг дунджаар зардаг бодлоо өрөөг. Одоо яг нь luxury одоо доогуур янз бүрийн үгтэй бүгд дундчлаад авсан гэх юм. Гэвтэл түүхэндээ хурж байгаагүй өндөр үнээр зарсан баг юм. Нөхдүүд. Яагаад өгсөн чинь ачаалал хэлэхгүй. Тэгэхээр энэ аялал жуулчлал одоо энэ сэргэж байгаа ковидын үед бодлогон зөв байгаа зөв юм хийгээд ингэж чадах юм бол одоо нөгөө нэг баахан хөрвүүлсэн гарах гадшаа аялахад бэлэн болцсон аялах гад захтанцсан нөгөө нөхдүүдэд хүрээд үйлчлээ уулна юм авах боломжууд байгаа. Тэгэхээр бидэд бол яг уулна жоохон хийх юм бол их байгаа. Гэтэ цаг хугацаа нарай л тулчлаа. Тэгэхээр мэдээж ер нь манай яг энэ аялал жуулчлалын салбар за сүүлийн үед нийлээ нэршил зочлох болон байрших үйлчилгээний салбар гэж яригдлаа. За тэгээ сая бас яг нөгөө ковидын хаалттай үед чинь бас манай АИТ-ийнхэн бид нар чинь хамтдаа бас 2-3 ивент хийцэн те дижитал шилжилтийн талаар за мөн яг нөгөө локдаун болцсон үед ч гэсэн бас салбарынханд итгэл үнэмшил өг эсвэл энэ нөгөө ягаад энэ аялал жуулчлалын салбарын дижитал шилжилт эсвэл энэ салбарын экосистем өөрөө зөв юм бэ гэдэг талаарх нөгөө суур ойлголтуудаа өгөө явуулсан юм уу гэж одоо өнөөдөр харахад 2-3 удаагийн тийм захим арга хэмжээнүүд болсон. За мөн сүүл бас нөгөө 21 аймаг аялал жуулчлалын газрын нэг авчирсан бас мэдлэг олгосон юм арга хэмжээнүүд хийгээд ийсэн. Тэгэхээр ер нь яг эдгээрийг ингэж яагаад хийх ёстой юм? Яагаад хийсэн? Тэгээ саяны хаалт нь бол одоо өнгөрч 7 хоногт болсон манай хэлбэр дүүрэг саммит бас байлаа гэж харж байна. Тэгэхээр ер нь энэ саммитын үр өгөөж болон яг энэ салбарын талаарх бас ерөнхий ойлголтуудыг бас анх хоёр захирал өгөөч. Тэр хамгийн ихний ихтгэл бол ялангуяа 600 тэрбумын салбар гэсэн байсан те. Гэх мэтчлэн ингээд сонирхолтой мэдээллүүдийг бас таайлаж. Яг гоо ийм л дээ. Ер нь бол одоо захим шилжилт гэхэлэр манайхан нэг тийм өлөг болцсон тиймэрхүү юм ажиглагдаад байна. Ягаад тэгэхээр ер нь бол ингээд аль салбар зөвхөн аялал жуулчлалын салбар гэхгүй те. Банк санхүү байна. За ялангуяа зам тээвэр байна. За ингээд ер нь бол захим руу шилжсэн салбарууд бол зөндөө шүү дээ. Ялангуяа манай финтекийн салбар бол дэлхийд гайхаж шүү дээ, тий. Тэгэхээр үүнтэй адилхан манай яг энэ travel tech, тий, hotel tech-ийн бусад нөгөө уламжлалт байгаа одоо энэ аялал жуулчлалын бүтээгдэхүүнд одоо тулгуурласан энэ салбар маань өөрөө технологийн салбартай бол зайлшгүй уялдах шаардлагатай байна гэж үзсний үндсэн дээрээс одоо яг АИТ бол АИТ компани маань Швейцарын хөгжлийн агентлагтай одоо хамтраад аялал жуулчлал ба байрших үйлчилгээний захим шилжилт гэсэн ийм төслийг бол ер нь бол хэрэгжүүлээ явж байгаа. Тэгээд энэхүү төслийн хүрээнд тэр хийгдсэн ажлуудын нэг маань тэр 21 аймгийн байгаль орчны аялал жуулчлалын тэр мэргэжилтэнгүүдийг авчирч Улаанбаатар хотод ингээд вакуумжуулсан сургалтанд хамруулсан иймэрхүү сургалт болсон. Энэний гол ер нь бол зорилго маань өөрөө тэр манай одоо байгаль орчин аялал жуулчлалын мэргэжилтэнгүүд маань ямар нэгэн байдлаар аялал жуулчлалынхаа талаар өөрөө бол мэдлэгтэй, зохих мэдлэгтэй одоо мэдээлэлтэй тийм бүх төвшний тийм мэргэжилтэн байгаад байдаг. Тэр хүн маань ямар нэгэн байдлаар бас тэр технологийн талаар ойлголтыг ингээд аваад тий орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тэр жуулчны бааз амралтын газар зочд буудлуудаа ядаж бүртгэлийн систем гэж юу вэ? Энийний ач тус тий онлайнд яаж одоо жишээлбэл наад зах нь одоо Google Map дээр бүртгэл үүсэх үү? Ингээд анхан шатны дөнгөж анхан шатны тийм мэдээлэлтүүнүүдийг олох юм зорилготойгоор бол явсан юм. За хялбар дүүрэг саммитийн хувьд гээд ярих дээр ер нь бол гол зорилго нь бол бид нэр энэ манай энэ зочлох үйлчилгээ тий байрших үйлчилгээний байгууллагууд маань бас ингээд яг ковидын үед бол ер нь бол сайн нэг хэсэг ингээл хөл хорой гээл ингээл бизнесийн байгууллагууд үе талгаа барайл ер нь бол бараг ажиллах үгүй юу одоо миний мэдхээр бол дампуурлаа зарлаад үе талгаа барьсан цөөнгөө тооны газар байна. Тэгэхээр тисчүүлсэн эдийн энэ байгууллагуудаа буцаа дараагийн алхамдаа шилжиж жоохон жижигхэн чамаагүй нэг юм өсөлтийг үзүүлэх гэсэн тийм зорилготойгоор бид нар бол энэ саммитыг бол зохион байгуулсан. Тэгээд энэхүү саммитээр бол яг уламжлалт нэг юм байдаг. Ер нь бол чуулган болгоныг ингээл нэг за манай яг одоо жишээлбэл аялал жуулчлалын салбараас те одоо хин нөлөөлөгч үү хин одоо энэ мэдлэгтэй илтгэгч үү гэдэг ингээд илтгэгчийг хараад сэдв дагаж явдаг байсан бол бид нэр сэдвийг дагаад илтгэгчийг олж иж тавьсан бол тэр арай нөгөө өнцгнөөс нь харсан болж дараад одоо жишээлбэл биднэрт аялал жуулчлалын нэг зочд буудлын үйл ажиллагаа эрхэлж байгаа нэг хүнд хамгийн өдөр тутам тулгамддаг тийм томоохон саад бэрхшээлүүдийг бид нэр дис дараалан ингэж
санал асуулгаар ингэж аваад тэгэнгүүтээ тэр дундаас хамгийн шигшигдмэл 15 сэдвүүдийг авч үлдээд энэ сэдвүүд дээр хин хамгийн сайн гаргалгаа хийж чадах уу гэдэг хүмүүсийг одоо илтгэгчтэйгээ ураад тэрний нэг нь манай гантлага байсан тий. Тэгэхээр бид нар бол ер нь бол яг нөгөө нэг ийм уламжлалт бус юм сэтгэлгээнээс нэг алхмаар ч юм уу ингээд арай нэг өөр тийшээ зүглүүлээд ингээ явъя гэсэн нэг тийм яг цаад үндсэн далд санаа нь бол тэндээ байсан концепцийн хувьд бол тий. Иймэрхүү зүйлүүд дээр ер нь бол төвлөрөөд ажиллаж байна. Тэгээд цаашдаа бол хийх ажлууд зөндөө байна. Тий. Төлөвлөж тооцоолсон ажлууд зөндөө байна. Тэгээд тиймэрхүү ажлын үр дүнтэй юм да. Окей. За, ер нь тэгэхээр манай яг энэ салбарын талаарх ойлголт дээр одоо анхаа зэрэглийн яриан дээр нэмээд таны өнцгөөс нэмэх юм манай гантлах зэрэглэлт юу вэ? Ер нь бол аялал жуулчлалын өрсөлдөх чадрын индекс гэж байгаа шүү дээ тий. Өрсөлдөх чадрын индексээс 140 орноос манайх 97-д ч үлээ үүдээ. Нилээ хойгоор гэх. Нилээ яг 100 багтаал яг тэр аваар. Тэгэхээр энэ үзүүлэлт маань өөр өнөө жоохон нилээ хойгоор үзүүлэлт. Тэгээд аялал жуулчлалын салбар, жолчлог үйлчилгээний салбарт өнөөдөр яг юу дутагдж байна вэ гэдгийг миний зүгээр харахад бол яг миний харж байгаа зүгээр бол яг тийм одоо менежмент now how ч тийм үү яг тийм яг дутаад байгаа юм. Энэ дээр жишээлбэл яаж вэ гэхээр миний харж байгаагаар одоо жишээлбэл тодорхой хэмжээний орлого олсон барилгын компани хүн буудлын орчиж байгаа. Тэгээд эзэн хөрөнгө оруулаад одоо барилга барьчиж байна. Тэр барилга барьчингууд чинь зүгээр барилга барихгүй дотор нь дахиад тогтцол үйлчлэгээ хийгээд барилга барьж байгаа юм шиг хөрөнгө оруулалтыг хийнэ. За тэгээд ийм хэмжээний мөнгө орчаад нөгөөдгөө ашиглах гэхээр мэдээж нөгөө хүн чинь барилгын салбарын одоо хөрөнгө оруулсан хүн чинь заавал бүгдийг хийж чадах албагүй. Салбарын мэргэжлүүдийг авчираа гэхээр нөгөө боловсроо чинь жоохон хэцүү. Тэгээд ер нь бол яг энэ болгоноос ингээд ажиллахад ер нь бол яг манай жиш бодлын салбарт бол ерөөсөө хамгийн чухал юм менежмент болчиход байгаа. Яг менежментийг хийж чадаагүйгээс болоод одоо ингээд тэр сайхан барилгуудыг одоо өнөөдөр ингээд гоё барилга барьчиж байна. Тэгэнгүүтээ нөгөө барилга нь яг хөөр яг өнөөдрийн хэвлэл ингээд харахаар гоё орлого өгöd байгаа юм шиг. Ингээд 5-3 цаас болоод ямар ч өнөө маргааш болгоод байгаа юм шиг. Тэгтээ нэг 2-3 жилийн дараа эргээд харахад яасан гэхээр нөгөө барилга нь илэгддэг, тавилга нь хуучирдаг. Том эргээд том хэмжээний одоо засвар хийх хэрэгтэй болдог. Тэгээд нөгөө ерөнхийдөө доош унчаад байгаа шүү дээ. За энэ үед харангууд бидэд маань ашиг олоогүй гэсэн алдагдaltaй ажиллаж магадгүй. Яг үүн шиг ч гэдэг юм уу эндээс нь хараад яг үүнд хүрэхгүй тулд одоо шилжүүлэлт орлоо тооцоод илүү нөгөө нэг юу явах хэрэгтэй байна л да. Илүү нөгөө нэг юмыг менежмент одоо шил гадныхын гадагшаа аялахад буудлыг эртэх захиалал хямдхан тулаад ирэхээр үнэтэй ч юм тий. Тэгэхээр маш олон тийм менежментийн зүйлүүд байдаг. Борлуулалтан дээр хэрхэн хийх үү? Одоо ингээд том олон улсын шилжиж бодлууд байлаа. 450 мянган төгрөгөөр олдохгүй. Тажиуд нь Монгол жишт бодол 70 мянгаар хөнгөө сууж байна. Энэ чинь өөрөө зүгээр менежментийн амар том ялгаанууд. Тэгэхээр одоо энэ дээр ингээд одоо манай дээр бол яг аялал жуулчлал жолчлог үйлчлэгээ тал руугаа ингээд одоо өрсөлдөхийн тулд дэлхий дээр гарахын тулд ингээд 500 мянган жуулчтай тасаа суугаад авах шарын эсрэгээр ингээд жоох өөрсдөө челленж сорж одоо нэг шинэ орчноо юу яаж одоо ингээд жоох менежмент ялангуяа тэр менежмент жолч бодол ерөөсөө хамгийн чухал менежмент юм байна гэдэг ойлголт ерөөсөө сүлээд толгойд байтг болчихсон. Яг үүнтэй холбогдоод одоо жишээлбэл одоо сайн нэг IT-тэй талаас нэг хялбар дүүргээс саммит хийлээ. Энэ бол хэцүү. Яагаад тэгэхээр яг ийм зүйлүүд хийж одоо нөгөө сая сүүлийн үед одоо манай найзалж байхгүй. Танаас салбар чинь хамгийн асуудалтай байгаа юм. Яасан гэсэн чи ерөөсө телевиз засаалаа хаалуун аялал жуулчлалын форум, аялал жуулчлалын уулзалт, аялал жуулчлалын хилцүүлэг ерөөсөө тийм гараад байгаа гэж. Энэ бол зөв хэрэгтэй зүйл. Ингэж ярьж иж ойлгуулж иж жахин. Тэгэхээр яг ийм одоо нэг тэлэх, харах, өнцгөө өөрчлөх юм нот ер нь бол хэрэгцээтэй байгаад байгаа. Гэтэл яг хөө энийг эхлэндээ жоохон буруу хийж болно. Явандаа зөв чиглүүлэх хэрэгтэй л дээ. За тэгэхээр яг сая нөгөө манай ивент дээр бас орж ирсэнчлэн яг Монгол улсын аялал жуулчлалын доктортой хөгжлийн талаарх бодит мэдээлэл тоо баримтыг цуглуулж одоо нэгдсэн дүгнэлт судалгаа хийсэн эцсийн тайлан гэдэг JICA дээр бас орцсон байсан тий. Тэгэхээр одоо ер нь яг ингээд нөгөө манад орж ирж байгаа юмыг харахлаа ингээд нөгөө дотоодын аялагчид бол илүү машиндаа майхнаа ачаад дуртай газараа хоноглож явдаг. Аялал жуулчлалын компаниар баг дамждаггүй гэдгийг салбарыг хэлж яана гэсэн юм. Гэтэл яг ингээд аваад үзэхлээр ер нь нөгөө гаднаас орж ирж байгаа жуулчдын тоо маань яг л нөгөө саяны таны хэлдэгтэй 15 онд 380. Гэтэл одоо 2022 оны өөдрөг таамаглал юм болоо энэ одоо ямар таамаглал юм ямар ч 682 мянган ковидын өмнө гаргаж ирсэн. За. Наад дээр чинь нэмээд энэ зам бид ер нь энэ
таамаглалтаа хүрч чадах болов эсвэл давах болов? Гүү хүрэхгүй. Яагаад ч хүрэхгүй л. Яг нь инбаунд зах зээл доместик бол айгүй сайн хэлж байгаа шүү дээ манайхан чинь. Гэхдээ доместик дээр нэг юм судалгаа хийсэн мэт. Өнгөрсөн 21 онд Airtel компани маань сая 3,000 гаруй тийм дотоодын аялагчаас авсан судалгаа гэдэг байхгүй доместик хэмжээний. За. Дотоодын аялагчдаас одоо жишээлбэл та нар төрүүлээд аяллахаа захиалгыг заавал очих амралтын газар зочдуудад өгдөг гэсэн дотоодын аялагчдын судалгаа ирсэн. Зөвхөн 6.6% төрүүлж захиалга өгдөг болж таарсан. Тэгэхээр энэ тоо бол харьцангуй дэлхийн дунджаас бүр хэд дахин доогуур тоо байхгүй юу? Тэгээд дээрээс нь манай дотоодын аялагчид маань өөрөө яг энэ бас амралтын газар жуулчны баазуудын өмнөөс эсвэл зочдлуудын өмнөөс ч хамаарч иж магадгүй байх. Гэтэ голлох нөгөө accommodation буюу байрших хэрэгсэл нь амрагчдын хувьд бол майхан болоод өрцөн. 70 орчим хувь нь майхантай аялдаг ийм аялагчд болцоод байдаг. Тэгэхээр тэднэрт бид нар яг ямар бүтээгдэхүүн үйлчлэгээ зард борлуулах уу гэдэг дээр бас толгойгоо гашлах хэрэгтэй болно. За inbound зах зээл дээр ярихад бол ер нь бол 570,000 жуулчин гэдэг чинь 19 оны тоо шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол сая ковидоос өмнө бас нэг хид хидийн ийм том челленжтууд аялал жуулчлалын салбар таарсан байдгийг. За би 2008 оноос хойшоо бол ажилласан болох дээр одоо энэ олон жил ажилласан акулуудыг бол сайн бүр тэдний төвшөнд бол хурж би сайн мэдэхгүй байна. За жишээлбэл 2003 онд нэг SARS гараад тэгээд SARS-аас болоод бас нэг жуулчдын урсгал яг ковидынхаа бодволтой харьцангуй гайхав байсан. Нэг доголцсон нэг түүх байдаг. За 2008 онд нөгөө нэг дэлхийн эдийн засгийн хямралаас болоод бас нэг доголцсон түүх байдаг. За тэгээд хамгийн том доголдол бол сая ерөөсөө бараг түүхэнд байгаагүйгээр сая 19 онд 20 онд тохиолоо ковидоос болоод ер нь бол энэ би нэг ерөөсөө яг тухайн үед би бас нэг зочд буудлынхаа одоо бол нэрийг хэлээд яг нэг зочд буудлынхаа одоо борлуулалт маркетингийн менежер албан тушаал дээр байсан учраас бол манайх нэг сард гэхэд өвлийн улиралд нэг сард 82% өрөөний дундаж дүүргэлт үзүүлээд бүр гайхамшигтай амжилттай түүхэнд байгаагүй юм амжилттай байж байгаад ердөө 2 сарын дараа хэд бид тэр 92% алдсан байдаг. Тэгэхээр бидний 100 өрөөнд байгаа ердөө 8% өрөө зочинтой үлдсэн гэсэн үг. Тэгэхээр ямар амар 2 сарын дотор ямар амар их тийм тоо алдсан бэ гэхээр тэр бол андшгүй. Тэгээд энэ судалгаан дээрээс зүгээр ингээд тэр Жакегийн гаргасан судалгаан дээр байсан шүү дээ тий. Нэг сард гэхэд бидний 2019 оны 1 сард 3 сард авч исэн жуулчин маань 2020 оны 3 сард гэхэд 52%-аар буурсан. За ингээ үргэлжлүүлээд 95, 96, 97, 98%-аар буурсан. Үүнтэй адилхан яг олж байгаа орлогууд маань бараг 97, 98%-аар буурсан. Ингээд огцон мууруудалтыг энд үзүүлсэн. За яг одоо бол ерөнхийдөө харьцангуй recover хийгдэн гэж үзэж байгаа. Гэхдээ сая нөгөө Statista.com-ийн авч юусан судалгаан дээрээс сая энэ дайны нөхцөл байдал за тэгээ омикроны хувилбар тэгээ сая нэг нөгөө сармөгчний юу лээ нэг ханиадаас дэгдэлтэй бас ингээ янз янзын тийм юунаас үүдэлтэйгээр бас ер нь жуулчдын сезон бол ялангуяа international tourism market маань эргээд бүүм хийх хугацаа бол 25 оноос нааш хүрсэн тийм судалгааг ер нь бол гаргасан байна лээ. Тэгэхээр бид нар яг inbound зах зээл дээр одоо биднэрт хугацаа байгаа юм байна. Илүү сайн гадаад одоо жишээлбэл сурталчилгаа маркетингуудаа илүү хэвтгчүүлэх гэсэн тийм зорилттой ажиллаж байна да. Тэгэхээр за бас нөгөө салбарын онцлогуд байгаад идэг. За inbound, outbound, за domestic гэдэг эдний яг нөгөө ялгаанууд нь юу вэ? Мэдээж одоо манай контентийг үзэж байгаа хүмүүс одоо магадгүй өөр салбарынхан байгаа. Та хоёрын маань хувьд бол энэ магадгүй өдөр тутмын ярьдаг сэдв байгаа. Яг энэ маань яг ялгаанууд нь яг юу байна? Хамгийн энгийнээр тайлбарвал нэгдэн татгшаа, аав нэгдэн гадагшаа. Экспорт импорт гэдэг юм. Domestic гэхээр дотоод. Тэгэхээр гэхээр гаднаас татгшаага авчирна inbound. Outbound гэхээр Монголоос гадагшаага гарна. Domestic. Тэгвэл альва юм баланстай байх хэрэгтэй шүү дээ. Одоо жишээлбэл ийм байхгүй. Монгол гадагшаага $10,000 гаргачаад $5,000 оруулж ирж байгаа юм бол энэ алдагдал. Тэгэхээр манай аялал жуулчлалын салбарт outbound нь өндөр үү, inbound нь өндөр үү гэдэг асуулт. Ер нь outbound өндөр байдаг. Тэгэхээр манай аялал жуулчлалын салбар дээр өнөөдөр л яах вэ гэхээр хамгийн хэрэгцээтэй зүйл inbound-ыг дэмжих хэрэгтэй байхгүй. Тэгжээж нэг томдод руу дотор байгаа одоо Монголд байгаа валютыг гадагшаа зөөхөш, гадагшаага байгаа валютыг Монгол руу зөөх нь илүү хэрэгцээтэй байна. Яг өмнөх онуудын судалгаараас тулгаар харсан бол 15 оноос өмнөх онууд одоо ерөнхийдөө inbound илүү байсан байт юм билээ. Тэгээд яг энэ нөгөө нэг технологи тэгээ манай нөгөө нэг хүн амын худалдаа авах чадвар нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнүүд ер нь өссөнтэй холбоотойгоор
бид нэр гадагшаага илүү их аялдаг болчих монголчууд. Тэгээд гадны улсуудыг их зорддог болчих, гадаадд сургууль соёл төгсдөг болчих. Тэрнээс шалтгаалаад ер нь ингээд гадаад худалдааны тэнцэл алдагдана гэж байдаг шиг аялал жуулчлалын хувьд бас яг нэг юм тэнцлийн Гэтэ энэ бас нөгөө талаар бас муу зүйл биш байх гэж би хараад байна. ер нь бол муу зүйл. Яг тэр өнөөдөртөө муу юм шиг харагдаж байна л да. Гэхдээ маргааштай ч юм уу харахад өөр өгөөж өндөр. Яг тэр өнөөдөр одоо бид нар хэлдгээр нэг хүний хүү хүлэх газараас одоо эрдэм өвлж ирнэ гэдэг сайхан үг гэдэгтэй адилхан. Одоо бид нар очоо өөрсдөө юм үзэж нүд тайлна гэдэг шиг. Ер нь гадагшаага яваад энэ аялж учны юм байд. Зөвхөн дотроос хараад авах ш. Яадгийн ингээд 5-3 цаас алдаг, гараг. Тэгтээ хамгийн гол нь тэрийг үзэж ирээд тэр юм Монголд ирээ хэрэгжүүлэх боломжтой. Дээрээс нь одоо хүмүүс гадагшаа гарснаар Монголд одоо үйлчлэг авч сурдаг үйлчлүүлэгчтэй болж эхэлж байна. Энэ нь эргээд доместикээ дэмжиж болох юм. Тий. Тэгэхээр яг хуу өнөөдрийн хувьд л юм ч гэсэн цаашид бол юм. Тэгтээ яг хуу одоо Монголын аялал жуулчлалын холбооноос бол ингэж байгаа. Одоо Монголын аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд одоо нэг гаднаас жуулчд авчихын тулд маш олон шаталтай алхмуудыг маш олон улсууд маш олон юм хийж байгаа. Тэгмээ тэрэн дээр бол одоо яг энэ ч одоо яг үнийг хэлээд одоо аялал жуулчлалын холбооны чинь бүгд хуваагчаал хэдэн тал зэрэг хуралдаал байсан нүсэр ажил явж байгаа байхгүй. Тэгмээ тэрэн дээр жишээлбэл одоо яг ямар зах зээлээс хүмүүсийг оруулах. Юу яг одоо шил сая нэг солонгосчууд визг боллоо. Энэ холбоо тэгээд дээрэс нь яамтай төрцөстэй хамтраад хийсэн тийм үү. Япон дээр ажиллаж байна. Японоос. Тэгэнгүүт одоо ковидын одоо сая дайн байлдааны улмаас одоо Европ янз бүрийн дээр одоо нислэгүүд жоох хэцүү болж байна тийм үү. Тэгээд эренгүү чинь хамгийн нислэг авах боломжтой газар юу байна гэдгээр нь гаргаж тийм үү. Ерөнхийдөө л одоо энэ дээр ажиллаж байгаа. Яг уу энэ бол холбооны зүгээс. Одоо хувь хүний зүгээс ярих юм бол арай жоохон хоцорсон. Ер нь бол нэлээх захиалгууд, амар хямрууд аль хэдийнэ туслагдсан. Тэгтээ бас яг вэ тэгээд одоо ямар ч гэсэн юм энэ жилээрээ дуусахгүй. Тэгээд энэ гаргасан шийдвэр хойдон жил хүчнтэй. Тэгэхээр энэ маань ингээд дараа жилүүдэд ингээд нэг цойр болоод ингээд улам ихэ явах илүү нэг хэрэгцээтэй тал руугаа явж ирж байгаа. Тэгэхээр сая ер нь бидний одоо яг нөгөө салбарын талаарх ойлголтоо бол босчгүй нэлээ одоо хүмүүст ойлголтыг хүчлээ өгч бодож байна. Мэдээж бас саяны нөгөө нэг тоо үзүүлэлтүүтэй 82% дүүргэлттэй байсан тоо 2 сарын дотор 92% алдж байна. Ингээл ингээд энэ мэтчлэн ер нь бас юм эмзэглүүштэй тоо мэдээллүүд сонирхолтой тоо баримтууд бас ер нь юу байна? Оо тэгэл цаг эмзэглүүштэй гэх юм бол бид нар чи ерөөсөө сая бараг нөгөө дайны хэмжээний юм ер нь бол аялал жуулчлалын салбар бол хамгийн их зүстэй юмнуудаас хамгийн марцсан юмнууд нь одоо шилжил юм байна. Одоо манай бодлууд одоо зардлаа танаад төрөл бүрийн одоо аялал жуулчлалын салбарын тэр чиглэл зардлаа таналаа шүү дээ. Амьдралын тулд эхлээд бол мөнгө төлжсэн. Тэгээд нэг хэсэг хугацаанд төлөөд мөнгө дуусдаг юм байгаа үстэй. Тэгээд зардлаа тана. Мөнгө дундраад ирэх тулгын зардлаа тана. Тэгээд ингэсээр бод 60% ажил хүчийг алдсан. Тэгээд нөгөө ажиллах хүч маань яг үхээр яваад гисэн хүний чинь өөр газар битгий юм хийхгүй өөр газар руу орж болно. Одоо нөгөө аялал жуулчлалын салбар буцаад сэрэх үед нь хүний буцаагаад татдаг авъя. Нөгөөд нь айл хэдийн өөр салбарын хүн болчихсон. Хүний нөөцийн асуудал. Хүний нөөцийн асуудал. Айл хэдийн өөр салбарын хүн болчихсон. Буцаж ороход хэцүү. Хоёрт нөгөө нэг салбар маань одоо энэ буудлууд маань аялал жуулчлалынхаа маань ресторанууд маань ч өнөж ашлах үйлчлэгээ аялал жуулчлалынхаа маань бүрэн сэргэж чадаагүй. Тэднийг авчрах хангалттай хэмжээний юм төлж чадаагүй. Үүнээс нь болоод яг хөөр өнөөдөр л яг хөө жуулчин хүмүүс ахад хаасаг ажиллах хүчний хэмсэл. Тэгтэл яг олон улсын хэмжээнд ч юм уу одоо нэг яг энэ одоо аялал жуулчлалын хувьд хамгийн өсөлттэй байгаа энэ улсууд бол яг энэ үеийг жоох тэтгээд тодорхой хэмжээний эднэртэй хамтарч ажиллаад ингэсний үүднээс ажиллах хүчийн байраа хадгалаад үлдсэн газрууд бол одоо ингээд бүрэн хүчин чадлаар ажиллаж чадж байгаа. Манай дээр бүрэн хүчин чадлаар ажиллахгүй яг буудлын бол байгаад байгаа. Объект маань байна. Тэр бол ингээд байшин бол байж байна. Тэгтэл тэр байшин дотор дүүртлэн хүн ороход үйлчлэх хүн алга. Гэх мэт юм асуудал. Яг дахиад нэг юм тэр хэдүүлээ одоо яг дижитал ярьж байгаа дижитал руу орё тий. Одоо яг нөгөө үндсэн сэдв рүүгээ орох яг шилжилтийн маань ирмэг ирээд нь шүү дээ. Яагаад би бас боддог байхгүй. Яагаад имботоос аав дунд нь давж гинэ гэж боддог. Одоо боддог байхгүй. Тэгсэн чинь яг үхээр бидний сэтэл төрүүлэхэд гадны гой контентууд маш их байдаг. Бид нэр ингээд тийш очих юмсан, ийш очих юмсан бодлыг төрүүлдэг. Цаадуул чинь дижитал дээр сайн ажиллаж байна. Харин бид нар зөрүүлээд гадныхыг Монголд орж ирсэн тийм сэтлийг төрүүлэх юм хийж чадж байна. Манайд одоо хүүгээс өөр урагшаага барих брэнд юу вэ? Хүү хандлагаас өөр урагшаага барих брэнд юу? Юу бэлээ би нөгөө нэлээд хэдэн жилийн өмнө Европын нэг вебинар чуулганд орчихсон байхгүй.
Тэгсэн чинь нөгөөдөр нэрсэн Монголын анхны оролцогч болчихвоо. Монгол хүн болчих. Тэгсэн чинь тэрний талаар нь Монголын талаар яригддаг. Тэгээ Монголын талаар яригдсан чинь нөгөөдөр нь хамгийн сонирхол нь миний ярих дуртай сэдв баггүй. Тэгсэн чинь тэр яасан гэсэн чинь яг түүн дээр Монгол, Казахстан хоёр бол одоо аялал жуулчлал өрсөлдөгч гэж хардын миний аврагчд. За яагаад хардаг вэ гэсэн чинь хоёулаа адилхан нүүдэлчд. Цагийн өрөөд адилхан. Дээрээс нь бүрэг дээрээс сурчлагаа хийдэг ч гинөө. Тэгээ зөндөө олон юм байт юм байна. Тэгсэн чинь Монгол бол 500 мянгаыг аваад байдаг. 500 мянган хоорондоо булаацалтааж үзээд байдаг. Тэгсэн чинь Казахстан айл хэдийнэ бараг 10 сая төгрөг өгсөн. 8 сая. 8 сая зүтэй. Хоёр янзын тоонууд байгаа байхгүй. Тэгээд үдсэнгүүд яг хүүхээр эн чинь өөрөө яг манаа шиг юм. Одоо нэг хэдэн том байшингууд үзээд салгацсан хүмүүс чи одоо нэг арай нүүдэлчин соёл. Одоо нэг хоёр соёл байгаа штэ. Суурин нүүдэлчин. Нүүдэлчин соёлыг үзье гэвэл одоо номадик соёл гэдэг чинь байхгүй болоод байгаа соёл штэ. Тэгэхээр ийм соёлыг үзье харъя гэх юм бол монголчин гоё газар байхгүй. Тэгэхээр бид нар одоо энийг гоё гаргаж зүгт. Гэхдээ хамгийн гол нь энэ дээр хамгийн гол нь мэдүүлээд ажиллах юм их байна л да. Одоо дижиталаар бид нэр сайхан сурчлагаа хийгээд гараад ирлээ гэхэд одоо тэр хүнийг одоо 3 сая хүнийг улсад хүлээж аваад хахад 100 мянган хүн нэг нууран дээр очиж нөгөөтийн дэлбэж ичиж явждаг. Нийл минжүүлээ ичиж явждаг ч гэх юм. Тэгэхээр энэ талынхаа ямиг шийдэхгүй бол эргээд нөгөө байгаль орчин одоо эргээд нөгөө энэ нөхөн сэргээж болохгүй юм алдах гэдэг асуудал бас байгаад байгаа. Саяны хэлбэр дүүрэг саммитээр яг нөгөө нэг тэр нөгөө нэг зочин оролцогчийн нөгөө нуурын эрг бүсийн одоо эко байдал гэдэг бол өөрөө бүр шат дараатай хэрэгжүүлэхээр маш том зөвц ойлголт хэлнэ шүү дээ. Гэтэл одоо бид нөгөө Хинтээ аймгийн аврагдсан гэдэг юм уу те? Эсвэл одоо ингээд нөгөө нэг нуураа байглаа бид нэр өөрсдөө сүртгчээд одоо нөгөө дараагийн нөхөн сэргээгт баг боломжийн үгүй хийчээд дараагийнхаа өөр газар руу явдаг. Нөгөө ялгаагүй одоо дотоодын аялагчийнүүдээр харахаар буур нуур дээр ч нөгөө метрийн салфитэгнүүд маань явж илээдэг. Хаасаагүй тав алхаал минжүүлж идэг те. Эдгээр асуудлууд ингээд бий болоод идэг. Гэтэл одоо яг энэ нөгөө бидний өнөөдрийн үндсэн сэдв дээр болохоор гадны брэндүүд те одоо ингээд нөгөө гадны брэндүүдийн нэг групп компани одоо жишээ нь 1-2 будал эзэмшээд үйлчлэгээ хийгээд идэг. За эсвэл өөр газрууд ингээд нөгөө гадны франчайзууд Монголд байснараа энэ нь одоо яг нөгөө хэдэд ямар боломж олгоод байгаа. Эсвэл нөгөө талдаа нөгөө доместик дээр юм уу эсвэл тэр нөгөө гаднаас ирээд байгаа 500 мянгийнхаа хэдийн нөгөө манай зочлох байрших үйлчлэгээнийхээ авмаар байдаг. Ингээд л ягаад тэрэндээ авч чадахгүй байгаа. Эдний нөгөө гол ялгаанууд эсвэл одоо магадгүй энэ дижитал шилжилтэд бид нэр хийгээд нөгөө глобал нэр хүн дээрээ манайх руу ирж байгаа нөхдийг өргөтөж аваад идэв юм уу. Эсвэл яг тэднэр маань нөгөө Монгол одоо энэ салбарт хүчин зүтгэж байгаа хүмүүсийнхээ гол өрмийн энэ логонууд брендингүүд маань авчт юм уу. Эсвэл эднэр шиг байхын тулд манай салбарын нь бас энэ дижитал шилжилтэн дээр яаж анхаарах хэрэгтэй гэдэг толгойн өвчин яг энэ мөн үү биш үү? Яг энэ дээр гандлага илүүсэн ярих баг. Гэхдээ би урдчлаад нэг юм хэлчихье. Дижитал нэр хүнд гэхлээр ерөөсөө одоо жишээлбэл минь Шангрила ч юм уу те одоо өөр юу гэдэг Мариот ч гэдэг юм уу дижитал нэр хүндтэй тийм газар биш байхгүй юу? Зөв. Тийм. Эдгээр өөрсдөө тийм уламжлалт амар корпорэт соёлыг амар олон жил хадгалсан тэр олон зуун сүлжээ буудлуудаараа нэр хүндтэй болсон болохоос дижитал нэр хүнд гэдэг чи одоо жишээлбэл хэний ч устгаж чадахгүй TripAdvisor-ын тэр нэг нөхрийн оруулсан тэр зургийн ард байдаг те. Одоо бид нэр өөрсдөө менеж хийж чадахгүй тийм зураг пост руу зөндөө явж идэг байхгүй. Зочдууд амралтын газрууд мэддэг бол жишээлбэл Booking дээр байдаг шүү дээ те. Booking дээр нэг зочин нэг зочд буудалд байрлаад жишээлбэл туушин гэж Best Western-д байрлалцаад туушин дээр очиод ямар нэгэн санал гомдол юм уу жоохон тийм комплейн үүсгэсэн эсвэл үнэхээр таалагдсан үйлчлэгийнхаа зургийг аваад цугууд дээр цацгаад тэр нь бүх одоо TripAdvisor руу шууд өгдөг юм. Booking дээр байж байгаа тохиол тэрийг устгах боломжгүйгээр авч үлддэг ч юм. Иймэрхүү байдлуудаар шийддэг учраас жинхэнэ дижитал нэр хүнд гэдэг чинь одоо нэгсэндээ миний юугаар бол тэр нэг яг хэсэгхэн онлайнд нэг дээгүүр тэр ирэмбтэй байгаа тэр нэг хэдхэн хайлтын системүүд дээр гарч ирж байна гэж би ойлгож байна. Гэхдээ энэ дээр бол ийм одоо наа чинь яалчгүй нөгөө дахиад нөгөө миний ярих дуртай нэгээс менежмент рүү яваад орчих юм. Одоо ийм байхгүй. Одоо гадны буудлууд орсон хоёр талтай. Эерэг бүлөө сөрөг. За сөрөг талын нэр. Сөрөг тал нь яг үхээр цаадуул чинь Монголын одоо жашлах үйлчлэгээний салбарын өрмийг хангаж байгаа. Бидний хийж чадахгүй байгаа хамгийн том гоё сегментийн том зах зээлийн үнэтэй хэрэглэгчдийг нь аваад гол орлогыг авч байгаа. Тэндээс бол одоо нэгсэнтэй бол одоо маш том мөнгөний авч байгаа. Манай буудлынхны одоо авах гэж байсан тэр гол сегментүүдийг хамжиж байгаа гэсэн. Нөгөө талаараа эдгээр нь орж ирснээр манай боловсон хүчин ч гэдэг юм уу одоо юуг юм сайжруулж байна. Одоо соёлыг
өрсөлдөх чадвар. Өрсөлдөх чадвар гэдэг. Яг зөв соёлыг. Тэрэн дээр одоо шал манай нөгөө том сүлжээ бодлоод ажилласан залуучууд байдаг. Энэ залуучууд бол яаж ийм вэхээр яг нөгөө нэг юугаа одоо нэг олон улсын сүлжээ шигт бодлын даваа KPI юу да. Үзүү үзүүлэлтүүдээ одоо буудлын салбарыг хэлээр одоо нэг англи хэл бол дэлхийн хэлтэй адилхан. Буудлын салбар маань өөрийн хэлтэй. Тэр хэлээр ярьж сурч байна. Тэр хэлээ ойлгоод эхэлж байна гэж чинь энэ салбарыг ер нь бол одоо ойлгож эхэлж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг одоо тэр хүн бол насан туршдаа тэр тэнд ажиллахгүй. Тодорхой хэмжээнд ажиллана. Тэгээд гац хоёр сүлжээ буудлаар яг өөр энгийн буудалд очино. Тэр үед яг бидний боловсруулах байдлыг өгч байна. Тэгэхээр энэ маань болохоор өнөөдрийн хувьд л өгөөжийг авч байгаа юм шиг алс эцтэй бол яг дахиад бидэд бас өгөөжтэй. Яг юм. Тэгэхээр өнөөдөр л яг ийм том сүлжээж одоо нэг олон улсад бол ингэдэг байхгүй. Chain болоод independent хоёр төрлийн бодлуудын л өрсөлдөв. Яг орон тухайн улсын онцлог юмнуудаас хамаарат зарим газрууд independent тэргүүлж заримд нь chain-ууд нь хамгаалж байдаг. Тэр манай дээр бол ийм өрсөлдөө байж чадахгүй байна. Яг аль дээр нэс даваа тал бий л дээ. Жишээлбэл independent буудлууд бол мэдээж өөрсдийнхөө менежментээр явж байгаа учраас үнээрээ яаж тоглож болно, доторх интерьерээ яаж тоглож болно тий. Бараг ярих юм бол барилга буулга барьсан ч чадах хүмүүс байхгүй тий. Тэгэхээр нэгэнд нэр хүндээ болсон газрууд бол яг independent буудлууд маань нэгсэндээ өөрсөндөө маш том даваа талыг өгж идэг. Зүгээр яг нөгөө талын өнцгөөс харах юм бол гадны буудлууд гэдэг одоо франчайзинг тий одоо менежментийн гэрээтэй зочд буудлууд маань тэр том нэр хүндийг дагаад одоо тэр тэдий дайны хэмжээний одоо membership тэ Шангрила гэхэд чинь сая 600 орчим тийм membershipтэй хэрэглэгчтэй тэд нартай ингээд үйлчлдэг тий тэд нартай loyalty програм болгодог тэд нар зорж ирж үйлчлүүлдэг иймэрхүү зүйл ажилладаг. Гэхдээ саяхан нэг 19 онд гарсан нэг тийм судалгаач хийжтэй тэр чинь нэг сэтгүүлч олон улсын сэтгүүлч аялал жуулчны тийм focus right-ын сэтгүүлчийн бичсэн нийтлэл байсан. Тэн дээр нөхөр юу гэсэн гэхээр одоо нөгөө нэг хүмүүс нэг юм том брэнд хөөх айгүйх болцсон гинэ аялагчд ялангуяа одоо миллениал одоо бид хэдийн үеийн аялагч биднээс хойш үеийн төрлийн аялагчд илүү нөгөө нэг localization буюу тэр тухайн газар орнуудынхаа соёлуудтай илүү их тийм соёлын харилцаанд коммуникац үүсгэх тийм сонирхолтой болцсон. Тэгэхээр яадаг гэхээр энд байгаа Шангрилатай Сингапурт байгаа Шангрилатай яг л ерөн төстэй. Тэгээ ерөн төстэй нэг барилгын хувьд нэг юм доторх өрөөний зохион байгуулалтын хувьд бол нэг үздсэн юм чинь би энд ирэх юм бол арай өөр юм үзмээр байна гэдэг юм нэг юм тийм хандлагатай болцсон гэсэн би тийм нэг focus rightness сэтгүүлчин бичсэн нийтлэлийг нэг олж уншижсэн. Гэхдээ энэ бол яг биднээс хойшоо одоо жишээлбэл одоо яг эд миллениалууд мөнгөтэй болсон нийт аялагчдын 30% үл миллениалууд ингээд 34 гэдэг баха. Би одоо тогийн санахгүй. Тэгээд миллениалууд эзэлдэг болцоо. Одоо яг бидний насныхан өөрсдөө аялаад эхэлсэн тий. Бизнесээр их явж гин, leisure traveler их явж гин тий. Ингээд аялаад эхэлсэн энэ үеүүдэд болохоор яг энэ брендингүүд маань өөрсдөө тэр нөгөө брендийнхаа нэр хүнд үнцийг орлогоо алдахгүй бол тэднэр дээр ямар тактик тий борлуулалт ямар одоо тактикуудыг илүү их ашиглах, маркетингууд ямар сугуудыг илүү их ашиглах тэд нар бас бодоод эхэлсэн бас мэдээж тий. Одоо яг миний ажилтнаар бол нэг юм гарч байгаа. Одоо том сүлжээ болоод дотоодын бодлуудад дөрөвний л ярьсан менежментийн ялгаа гэдэг шиг. Одоо нэгсэнд бол ингэж байгаа байхгүй. Манайх өнөөдөр яг үхээр би нөө зөндөө олон буудлуудтай ажиллаад олон газараар явж байна. Тэгэнгүүт яг үхээр онлайн нотноор олж жүүчтэйг авъя. Нөхдүүд жүүчтэй авахын тулд юу хийдэг вэ гэхээр хамгийн түрүүнд хийдэг зүйл booking.com болон expedia.com хоёр бүртгүүлдэг. Тэрүүгээр л жиж авдаг. Тэгтэл онлайн ночны борлуулалтыг яах вэ гэхээр тэр хоёроор хардаг. Нэг хэсэг нь болохоор Facebook дээр нэг пост оруулаад тэрийг ширлэхийг он дижитал маркетинг гэж хардаг. Хитрхи хязгаарлалт рүү тарж байгаа. Тэгтэл эн чинь өөрөө цар хүрээ товтой юм дээ. Одоо шил хамгийн наазах нь юм баггүй юу? Booking, Expedia бол OTA төрлийн системд ордог. Online travel agency буюу одоо тийм системд ордог. Тэгтэл online travel agency энэ захиалгын сайтууд нь өөрөө FIT буюу Foreign Independent Tourist буюу одоо биднийхээр үргэлж аялал жуулч юм. Ийм хүмүүс илүү төлөв байдаг. Бусад хүмүүс. Тэгтэл энэ чинь өөрөө B2C төрлийн маркетинг байхгүй систем. Тэгтэл B2C-гээс гадна B2B-ийн дүүл хаана байна? B2B бол групп. Тэр группууд хаана байна? Группуудыг авахын тулд манай дээр яаж яах вэ гэхээр одоо юу болж байна л да. Тур оператортай хамтраад тур оператор дамжуулж групп авах арга байна. Тэгтэл олон улсад бол бид нэр өөр
маш олон суугууд байдаг байхгүй да. Энэ ч одоо бүр ингээд харалт одоо бодъё л да. JICA, Азийн хөгжлийн банк, Дэлхийн хөгжлийн банк, Европын сэргэмс хөгжлийн банк нь одоо юу гэдэг тэр том корпорац ийм газрууд. Тэд нар бүхэн рүү орж ирж захиалгах гэдэг л байхгүй. Өөрсөндөө зөвлөсөн тусгай үнэтэй системээр орж тэндээсээ л бодол. Тэндээс тэдний тэнд нь тааруулаад тэнд нь ороод тэрний суг руу н орж чадахгүй л тэд нэр хүрэхгүй. Бөөний борлуулагчд одоо дэлхийн нөө том аялал жуулчлалын компаниуд тэр аялал жуулчлалын компаниуд мэдээж дахиад бүхнээр ороод хүнийг ингээд цаадуул чинь буудлууд тусгай үнэтэй гэрээтэй ингээд тийм өөртөө ашигладаг юм. Ийм байж бол ерөөсөө амар өргөн цар үү. Метасерчүүд аялал систем. Метасерчүүд гэхээр биднес хүн Google гэж хардаг. Google биш цааш амар том аялал систем. Тэгэхээр энэ том аялал системүүд бид ашиглаж сураагүй. Бид нэр одоо ч хамгийн бидний аялал систем дээр хамгийн сайн мэдэх юм ретарчдаг маркетинг. Ретарчдаг гэхээр одоо бид нар ч одоо нэг хуучин чинь яасан хамгийн хялбархан сурчлагыг гингүүт 99.1-тэй бүх үнийг жүүрж аваад 10,000 дугаар болдог 9,990 тийм үү. Тэгээд нөгөө хүн бүгд л утга учиргүй мессеж явуулдаг. Тэгээд сүүл рүүгээ нөгөө чинь нөгөөдөл нь залхаад тэрний үйлчлэг чинь хязгаарлаад бөө юм болдог штэ. Яг үүнтэй адилхан. Тэгэнгүүт нөгөө чинь ингэж явц. Тэгэнгүүт нэг хэрэглэгчээс сегмэнтлж авангууд нөгөөдөл тийм сурчлагыг хийгээд эргээд хэдэн хүн ирж байна. Яг үүнтэй адилхан одоо ретарчтангууд нөгөө датан сүнслэлсэн маркетинг хийх болсон. Тэр нь яаж юм бэ? Чи нэг вебсайт руу орж үзлээ. Тэгээд вебсайтаасаа гараад өөр юм дөр оронгууд чамайг фэйсбүүкээр нь ч гэдэг юм уу гар утас асаасан ч гэдэг юм энд ингээл бүх юм ийж нөгөөж харуулад хэлээ. Чамайг чиний дата гэж авсан чам руу ингээд хандаад. Тэр маш хямдхан. Одоо маркетингийн бүх юм ийм. Тэгээд энэ болгон чи өөрөө дижитал руу. Дижиталгүйгээр энийг хийх боломжгүй. Хувь хүн тэрийг яаж вебсайтнаар хин орж ийн гэдгийг байнга хянаад тэр хүнээр мэйл явуулаад сууж авах боломж байхгүй. 24 цагаар тэр олон хүн зэрэг орвол хинд нь хариу бичээд хэнийг нь үлдэх. Тэр ерөөсөө ийм юм яваад байгаа. Тэнгүүд суугчлаг гэдэг маань өөр юм өсөр өөргөн цар хүрд болсон. Ийм том болсон. Тэнгүүд бид нар өөрөө энийг хийхдээ ганцхан бүхэн дээр орсныгоо одоо дижитал шилжилт хийлээ. Эсвэл фэйсбүүк дээр нэг пост тавиад нөгөөдгийг ширэлснэгээ нөгөөдг нь яаж байгаа Монгол хэл дээр. Жуулчдад яаж хүрэх вэ тийм үү? Тэгтэл фэйсбүүк чинь сошиал ганцхан фэйсбүүкээр хязгаарлагдахгүй. Дэлхийн онцлог болон ямар улс вэ гэдгээс хамаарат ондоо сошиал ашигладаг. Яг юун дээр дижитал нэр хүнд гэж яриад байна. Гэхдээ ийм бохгүй. Наадах нь хамгийн ихний алхам тий. Google-ээр ороод жишээлбэл зүгээр хамгийн ихний алхам өөрийнхөө зочдлын нэрийг бичээд нэг хайгаад үзээрэй. Аль илэрсэн гарч ирж байна. Ихэнх манай зочдол амралтын газар зөв Facebook-нд гарч ирдэг тийм тохиолдол байдаг. За тэгээд латинаар бичээд Google-ээр яг ингээд хайгаад үзэхдээ үнэхээр яг нөгөө нэг одоо Google-ийн SEO бол тэгж ангилж байгаа шүү дээ. Одоо Booking бүртгэлтэй бол Expedia бүртгэлтэй бол хамгийн номер 1-т ирэмблэгдэж гарч ирдэг. За кириллээр бичээд хайх юм бол юу гэдэг ижил төрлийн тийм хайлтын системээр бүртгэлтэй юмуд нь гарч ирдэг те бүртгэлтэй. Тэгэхээр өөрөө энэ Google-ийн маань ардлын тэр одоо нэг AI-н яаж ажилтдаг вэ гэхээр хин тийшээ нөгөө яг бодит үнэн хэрэглэгч одоо хандаад тийшээ энэ бодит үнэн мэдээллийг өгөөд байна гэдэг тэр суугуудыг дээгүүр шийддэг тий. Эсвэл бол нэг бол төлбөртэй аргаар дээгүүр ирэмттэй гаргаж ирдэг. Иймэрхүү зүйлүүдээр нөгөө Google маань хайдаг учраас ямар нэгэн байдлаар амьд байлгахын тулд одоо нэгсэндээ технологи ерөнд өөрийнхөө бүтээгдэхүүнийг нэг амьд байлгахын тулд тэн дээр ямар нэгэн байдлаар илэрцдээрээ бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр гамтлаг захирлын тавьж исэн ихтгэл дээр гарч ирсэн л да. Одоо сая яг одоо ингээл за Booking, TripAdvisor ч гэдэг юм ингээд бид бол аялагч талаасаа харахаар ерөөсөө таны дээр слайдн дээр гарч ирж исэн за нэг миний хувьд шүү те нэг 5-6 одоо газрыг л мэдчихсэн л да. Agadooch гэдэг юм уу те. Гэтэл яг таны боломжийн презентацийн дээр гарч иржснээр бол баг Horeca Soft өөрөө одоо баг 60 гаруй юм одоо энэ салбарын технологийн боломжуудад одоо нөгөө олон улсыг хэрсэн одоо энэ хайлтын системүүдтэй эсвэл энэ яг энэ салбарын одоо топ системүүдтэй шууд интеграц хийх боломжийг олгож байна гэжсэн. Тэрийг та илүүдэлэг өгч. Тэд нар чи одоо OTA гэсэн үг. Бүгд бодож байгаа. OTA гэж байгаа. Одоо шилбэл нэг үйлдэлээр үндсэн 6 GDS рүү болчихно. Аймаг усаа галил одоо юу гэдэг те. Хүсэлрүүд холбогдож байна. OTA-үүд холбогдож байна. Одоо нэгсэнд бол ерөөсөө хамгийн амархан жишээ бол танах Герман улс. Герман жуулчны компани байна. Би Герман зармаар байна. Германуудаас жуулчд авахгүй. Бид нар явах вэ? Германд
Герман хүндээ зардаг мэрэгжлийн газруудын Германд ямар сувгуудаар борлуулалт жишт бодлоо өрөө зардаг тэр сувгуудад холбогдож байна. Гэхдээ холбоотой яг вэ гэхээр одоо ийм сувгууд байна, ийм үнэлгээтэй, ийм төлбөртэй ингэж ажиллана. Та сонголтоо юм. Зөв. Тэгээ нөгөөдөлд окей гэх юм шүү тэрийг нь холбочин. Тэгээд нөгөөдөл нь шүн утчихсан борлуулалтын өдөр байсан чинь зөвхөн Герман гэхгүй одоо шил Герман, Орос, Хятад ийм эсвэл глобал түвшинд нь орё ч гэх юм уу. Эсвэл ийм авмаар байна. Одоо нэгсэн тал буудлын нөгөөрөө онцлог яваатай ч юм уу. Энүүгээр нь хамраад. Одоо нэгсэн энэ маань өөрөө одоо саний тэгээд нөгөө яг дижиталаар ингээ ороод ирэнгүүт нөгөө төлбөртэй юмнууд руу ороод ирэхэд хэцүү юмнууд нь комисшн гэж юм төлдөг. Одоо би өөрөөгөө зарчдаг байхгүй. Тэр тохиолдолд мэргэжлийн байгууллагын төлбөрийн нөгөө заавал. Одоо нэгсэнд бол хамгийн зөв одоо танах өөрөөгөө зарчдахгүй бол $10 руу төлбөрийн нөгөөд $10 заруул. Ижиг юм. Эдгээр мэдээж бага ажил хийж ичээд мөнгө авахгүй хаанаас цалин гэнэ байх. Тэр хүмүүсийн юуны төлд яах гэдэг. Тийм үү? Яг тэгэнтэй адилхан. Тэгэнгүүт яг үүнтэй адилхан шимтгэл янз юм. Буудал өөрийнхөө борлуулалтын суугийг бас гаргаж ирнэ. Одоо шимтгэлээ байхгүй бол тэр нь болохоор бүгэн хэмжээ гэдэг систем дээр гарч ирдэг. Саний энэ олон улсын борлуулалтын channel management систем гарч ирж байна. Тэгэхээр энэ одоо яг одоо Монголд бол анх удаа одоо нэг тийм одоо маш хэрэгтэй тийм төлөвлөгөө гаргаж ирж байна л да. Тэгэхээр тэр бол 60 сууг биш шүү. 400-аас 500 сууг байна. Тэгвэл ерөөсөө хүмүүсийн сайн мэддэг нийтлэг 60 байдаг. Гэтэл тэрнийх нь цөөн тооныхын бид мэдээд байна. Тэгэхээр яг магадгүй аялал жуулчлалын салбарын энэ нөгөө салбарын одоо бас онцлог байна. Тэгэхээр яг энэ аялал жуулчлалын салбар дээр хийгдэж байгаа маркетингийн онцлог сая таны хэлж байгаачлан маш өөр байна. Тийм шал. Одоо жишээлбэл бид нар зөвхөн одоо хоёлаа бол бид гурлаа ингээд нийлээ төрөөнөөс хойш баха ингээд захиалгын системүүдийн талаар ярьж байгаа байхгүй. Энэ чинь ард байгаа бас нөө бэк офис системүүд биш үү? Удирдлага. CMS те. Control management system. Control management system. За үүн дээр нэмэгдээд одоо бүр travel салбарын fintech travel fintech гэдэг бүр тусдаа ингээд яг тэр аялагчдад зориулсан санхүүгийн технологийн үйлчлэгээ үзүүлдэг тийм тусдаа төлбөрийн систем юунууд гараад ирсэн байна. Гэх мэтчлэнгээр ингээд нэг ийм юун дээр TripAdvisor сая 21 онд нэг судалгаа явуулж тэгсэн чинь нэг аялагч ер нь дунджаар ингээд аялал гарахаас өмнө 10-аас 34 төрлийн вебсайт, аппликейшн юунуудаар ингээд зочилж орж үздэг юм. Тэр дундаас ингээд сонголтоо байдаг. Хайлтын систем API-уудаар ордог. Тэгээ ямар нэгэн байдлаар тэн дээр ерөөсөө ингээд тэнд байгаа тэр бүтээгдэхүүнүүдээс аль нь жинхэнэ, аль нь худлаа, аль нь нөгөө яг бодит сэтгэгдэл, аль нь бодит бус сэтгэгдэлтэй байгааг ингээд эргцүүлж дүгнж харж ш тэр дундаас хүмүүс ингээд худалдан авалтаа хийж ийн гэсэн тийм comscore.com гэдэг тийм яг судалгаагаар дагнсан агентлагийн гаргасан тийм судалгаа байлаа. Тэгэхээр одоо ер нь бол 10-аас 34 гэдэг бол бас тийм бага тоо биш байхгүй. Наадзах нь манайхан одоо бас нэг юм судалгаа байлаа. Одоо ингээд international одоо турист буюу улсаас улс хооронд зорчиж байгаа аялагчид хамгийн одоо нийт зорчиж байгаа аялагчдын 98% нь хамгийн багадаа Google-ээр орж ямар нэгэн байдлаар тэр улсын талаар мэдээллүүдийг хайлт хийдэг гэсэн тийм судалгаа байдаг байхгүй. Тэгэхээр очих газрынхаа тухай, орох зочд буудлынхаа тухай, явах такси унааныхаа тухай ингээд тодорхой хэмжээний хайлтч бүгднийг нь мэдээд авч байгаа байхгүй тий. Тэгэхээр Google гэдэг өөрөө ингээд бүр за энэ хайлт энэ meta search энэ mega search engine байхгүй тий. Тэгэхээр mega search engine дээр ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүнүүдэд байлгахгүй бол дараагийн тэр нэг хайлтуудын системүүд дээр ерөөсөө үзэгдэж харагдахгүй. Ялангуяа манайхан яг нөгөө тулгайгийн дээр нэг яриад идэв шүү дээ. Хэдүүлээ 8 сая төгрөг төлчөө тий. Бүгд 8 сая төгрөг төлчөөд зүгээр нэг зочд буудалтай зориулсан вебсайт, нэг амралтын газартаа зориулсан вебсайт хийлгчээ. Тэрийг стил ин активити нөгөөтг нь ямар ч ажиллагаагүй тэрүүгээрээ жилдээ 5хан захиалга аваад ах юм бол 8 сая төгрөг хүрсний хэрэг юу байгаа юм бэ тий. Би ер нь бол миний ярих дуртай зүйл байхгүй. Одоо манай ч амар өндөр зардал гардаг. Нөгөө вебсайт хөгжүүлэгч нь олддоггүй, хайцсан мэддэггүй. Араас нь хөөстөлч 8 сая төгрөгөөр арай ч нэг юм систем яадаг. Нөгөөт нь хөгждөггүй. Авдаггүй тэгэхээр үхэн систем болдог. Тэгээ нөгөөтгөр нэг 5 захиалга авах юм бол 8 саяг 5 туухаар нэг жишний хэдэн төгрөөр авч байна. Тэгээд тэр хүнээс хэдэн төгрөгийн орлого олох уу? Тэрний орнд бараг ийм мэржлийн газарт нь 10%, 15% шимтгэлийн төлөөд авчихсан шиг тоо. Нэг ийм нөгөө бид нар нэг хуучин зочд буудал дээр бас нэг ийм за тэр тэгтээ цөөн тооны жуулчд байсан. Нөгөө вебсайтаар захиалга өгч орж ирж байгаа жуулчдаасаа бидний вебсайтаар захиалга өгөхөд юу хүндрэлтэй байна гэсэн тийм санал асуулга явуулдаг байхгүй. Тэгсэн чинь нэгдүгээрт нь хайж олоход хэцүү байсан байгаа. Google-ийг сайхан олоход хэцүү болдохгүй. За хоёрдугаарт тэгээд манайхаар тэр нөгөө нэг хайж орж ирж байгаа хүмүүс хамгийн юунууд нь ашиглаж ирсэн болох тэр Facebook дээрээс Facebook-ийн пэйжээсээ
одоо нэгсэндөө тэр вебсайтынхаа веб адресыг харангуйтай тэрүүгээрээ дамжиж захиалга хийгдсэн байна. За хоёрдугаарт монголчууд нийтлэг тулгамддаг хамгийн том independent буудлуудад тулгамддаг хамгийн том асуудал нь төлбөрийн шийдэл байна. Төлбөрийн шийдэл айгүй ойлгомжгүй. Яагаад тэгэхээр манайх нөгөө нэг ийм платформ дээр биш хуучин нөгөө одоо болол харьцангуй гоё боловсронгуй болсон байхгүй вебсайт их бүтээгдэхүүлслэг гарна. Хуучин одоо жишээлбэл 16 17 оны үед чинь вебсайтны гоё платформ байжсэн. Яг төлбөр төлөх хэсэг рүү банкны евро форм руу шийдчихдэг. Тэгээд тэн дээр нөгөө нэг юм банкныхаа бүх тохиргоонуудыг оруулаад ингээд явахтар хэрэглэгч талдаа бүр амар проблем үүсдэг. Төлбөр тооцоо яагаад чухал гэж ярьж байна вэ гэхээр ямар нэгэн байдлаар өөрсдөө төлбөр авч чадах юм бол тоглолтыг авч болдог байхгүй. Одоо шил яаж юм гэхээр ийм манайхны хамгийн гол асуудал cancellation free гэдэг аюул нь биднээс хамаардаг. Одоо миний хамгийн сайн мэддэг жишээ бол одоо нэг томоохон бодол дээр орон нутгад байдаг. Яг наадмын үеэр би нэвтрүүлэлт хийж чиж байгаа байхгүй. Наадмын үеэр. Тэгээд тэр өдөр орчоод нэвтрүүлэлт хийгээд ингээд суучсан чинь юу болсон байсан чинь нэг 44-тэй жилтэй. Тэгсэн чинь нөгөөтхний 17 өрөөнд хүнтэй бусад өрөөнд хоосон байхад манай өрөөд үрцэн гэх хүн яа болоод байгаа. Хүч наад өрөөж хоосон биш тий. Яагаад ингэж явуулаад байгаа гэсэн чинь наа чи захиалцсан юм аа гэж байгаа. Окей. Тэгэд наа захиалсан чи хаана байгаа гэсэн чинь мэдэхгүй замд. Тэгээ нөгөө чи яаж байгаа тэгээ аргашаан залгууд нөгөө хүмүүсийн 50% нь уцны холбоотой 50% холбоотой. Яагаад тэгэхээр замд явж байгаа юм чинь. Тэгээ нөгөө хүн чинь хэрвээ тэр буудлаар орохгүйгээр өнгөрөө явчих юм бол тэр оргил үед алтан үе шүү дээ. Тийм үед алтан болох тэр үеүүдийнхээ борлуулалтыг алдчихж байгаа. Ямар ч тэгтэл яаж урсгал 50% авсан бол эрсдлэгээ 50% хамгаалж байгаа зү. Тэгэхээр яг энэ урсгал төлбөр авснараа эргээд яаж ийн вэ гэхээр нөгөө нэг 72 цагаас өмнө цуцлах юм бол үн төлбөргүй. 72 цагаас 48 цаг дотор урсгал төлбөрийг 50, 24 цаг дотор болно. Тэрийг нь авах ч гэм тийм ач нөгөө нөхдөж эртэн цуцлаа. Буудал эртхэн аргаа бодно. Нөгөө хүн ч тэрийг ойлгоно. Тэгээ хиндээ хэрэгтэй. Одоо ингээд ирэхэд чинь нөгөө миний яриад нөгөө менежмент нь болж байгаа зү. Хоёр үн өсөхгүйгээр ашиганы хөдөлж болно. Манайх ганцхан үнээ буулгаад үнээр өсөлт хийх л менежмент гэдэг. Одоо жишээлбэл маш олон тийм шимтгэл. Одоо жишээл ингэдэг байхгүй. Манай дээр нэг жиргэнээс олж байгаа орлого буюу репар. Репар дээр T-репар, total revenue per available room, revenue per available room гэдэг үзүүлэлтүүдийг авч үздэг. Тэгээд энэ зүйлүүд нэг өрөө хэдийг олж байна. Нэг жишнээс хэдийг олж байна. Тэгэнгүүт яг энэ нэг жишнээс авж байгаа өгөөжийг өсгөхийн тулд апселинг гэдэг. Апселинг дөрвөн төвшөнд. Хизээ ямар тактикаар хийв? Одоо захиалгын үед, тийм үү? Дээрээс нь free arrival. Тий. Тэгээд баталгаачлалтын үед. Тэгээд чекиний процесс. Тэгээд байрлах процесс. Тэмүүт энэний дөрвөлнгийнх нь селсийн процесс ондоо. Тактикууд нь ондоо. Ингэж явгууд нөгөө нөхч одоо ингээл анх буудлал руу орсноос хүсүүлээд чиглүүлж авдаг. Хандаа буудлал руугаа. Тэнгүүт анх би 100,000 төгрөгөөр орно гэж бодоод хямдхныг харж сонголтоо хийдэг хүн. Тэгээд орсон хүн гарахтаа 500,000 төгрөг төлөө гардаг. Тэр өөрөө мэдэхгүй. Ийм концепт юм ийм тухайн хүний хэрэгцээг хангачсан. Ийм бүтээж бид нар бизнес хийнэ. Буудлын бизнес. Одоо төрхгүүд бол яг тэгж ажиллаад байгаа шүү дээ. Тий, тэгтэл бид нар өнөөдөр яг хөөхөр 80,000 төгрөгөөр нэг дөрвөн хаан зарчаа тэрийг л буудлын бизнес эрхлэх хэмжээгээр хийж бодлаа. Тэгэхээр энэ чинь биднээс сурч мэдэх ойлгох юмнууд маш их байна. Тэр чинь өөрөө бүгд дижитал суртаа датан дээр өгдөлтөй хин юу гэсэд энэ жичин өнгөрсөн удаад юу авсан цувын хиймддэг юм. Энэ өрөө хин авдаг юм. Хүмүүс юу гэсэд байгаа бүгд. Хүмүүс вебсайтууд танах руу ороод үзэж байгаа яг аль хэс дээр нь болчихж байгаа юм. Ямар хүмүүс танахаар сайн ятгаад эсвэл ямар линкүүдээр танаа сайт руу өсөрж ороод байгаа. Энэ болгоомж байна. Үнэн л энэ болгон бүгд боломжтой дижитал маркетингийнхаа шийдлүүдийг хийчихэд өстой хамгийн баримттай жинхэнэ бодит тоонуудыг эсвэл нөө одоо саяны хэлээд байгаа дэр борлуулалтын сэжмүүдийг те яаж ямар үед нь борлуулалт нэмэлт борлуулалт авах хэвтэйнүүдийг бол энэ манай техникийн шийдлэр бүгдийг буудлын захиалгын менежмент миний бодлоор хүслэр ажлынхаа цагийн 80%-ийг нэг имийг давтаж уцаар яаж эсвэл мэйл бичиг өнгөрөөхгүй. Тэрийг нь автоматжаад харин тэр хүн яаж одоо саний тэр датанууд нь юу гэж чинь хин манайхыг сонирхоод байгаа хэнийг би алдаад байгаа хин манай потенциал яах вэ суугууд дээр ажиллаж юм ийм дээр л ажиллах хэрэгтэй уул нь бол тэгээд борлуулалт нь өсөж явах хэрэгтэй. Тэгтэл нөгөө чинь хийж хэрэггүй юу ч яахгүй нөгөө нэг ярьсан юм а татаал яриад идэгсээр нь хамгийн өндөр цалинтай өмдөг нөгөө бодлого. Ер нь бол нэг юм туршлага байдаг шүү дээ тий. Бид хэд чинь ингээл амар их нөгөө нэг
нэг зовж амар их мөнгө олно тий. Одоо амар их чигтэй чаавас нөгөө нэг хэдэн сурсан тассан нөгөө хэдэн аялцаагаад ялангуяа одоо доместик жуулчтай оролцолж манай амралтын газар жуулчны бааз сайхан бол сайн мэдж байгаа тий. Амралтын нэг 5 дахь хагасаа өдрөлд үүрж байгаа тий. За бусад өдрүүдэд ер нь айгүй тийм риски ер нь дүүрэх магадлал том бага. Ялангуяа нэгд хоёр дахь өдрүүд. Гэтэл тэр өдрүүддээ одоо жишээлбэл яг зориулагдсан тийм яг нүдэ олсон тэр таргетд аудиенсд олсон тийм промошн юмнууд зарлж чадчихээн. Нэгдүгээр тэр чухал. Хоёрдугаар гэх юм бол яг үнэхээр бидний яг одоохондоо нөгөө нэг инбаунд зах зээл маань одоо л нэг гайгүй сэргийж байгааг ис тооцох юм бол ер нь бол бусад одоо жишээлбэл жуулчид бол хагас бүтэн сайн нэгдэх хоёр дахь гурав дахь гэхгүйгээр ирдэг урсгал. Тэгэхээр айлч одоо өдрөө бид нэр айлч болон тохоогоо дүүрэн байлгах тийм боломжтой болно. Энд дэр юм аа. Яг хоо промошноос гадна хамгийн гол нэг үн тогтоо хоёр аргачлал байгаа байхгүй. Стратегийн үн тогтоо аргачлал, тактикийн үн тогтоо аргачлал. Тактикийн үн тогтоо аргачлал өнөөдрийн богино хугацаанд үр дүн өгөх юм байна гэж байна. Стратеги удаан хугацаанд өргөдөг. Тэгэнгүүт өнөөдөр яаж яах вэ гэхээр манайх дандаа тактик тарьжилдаг. Стратеги төвч тардаггүй. Одоо жишээлбэл хамгийн наацхан жишээ гэвэл одоо юу концепц асуудал. Концепц зүй шийдсэн газар бол өнөөдөр промошн урамшууллын шаардлага байхгүй. Нэгсэнд бол энэ хамгийн тод жишээ бол Red Rock Resort. Хотел, resort нэмэх нь MICE. Ажлын өдрүүдээр хур цуглаа навчдаг. Тэгээд ажлын өдрүүдээр ажиллаа хийж байгаа хүн амралтын өдөр болонгууд гэр бүл авчдаг. Тэгэхээр нэг одоо юун дээр тэрэлж байгаа нөхдөд чинь болохоор 5 дахь хагас сайн бүтэн сайн шүүрж чад босод өдрүүд нь байдаг. Хүмүүс нь түрээд ирдэг ч юм. Тэгмүү тэрийг асуудал шийдэж байгаа юм. Гэх мэтээр ингээл нэг би нэг бааз барьна гингөт нь хоёр шавуу барьчаал энэ манайх бааз гэж суугаад байдаг. Тийм шиг эхнээсээ нэг концепц юу надад зөв харах хэрэгтэй. Ер нь тэгээд явж ич нөгөө миний дөрөвний л ярьдаг менежмент өгч чинь. Тийм ер нь тэгээд тэр нөгөө нэг юунууд бас байдаг шүү дээ. Одоо дэлхийд амар алдартай гоё тийм нэг хэсэг тренд болж байгаа амралтын газрууд жуулчны баазууд одоо Tree House гэх нэг хэсэг нэг Калифорни Америкт нэг тийм Tree House гэх нэг юм модон дээр гэрэл мэрлүүлэгдсэн нэг байшингуудын зураг нэг хэсэг явсан. Тэгсэн чинь Мексикт болох дээр нэг юм Barrel House гэх ингээд өөртөө нөгөө нэг юм өөртөөхөө тийм бизнес модель буюу тэр концепц айгуу гоё бизнес модель айгуу гоё гаргацсан модельэр айгуу гоё ангардаг. Тэрүүгээр нөгөө хүмүүс жуулчд нөгөө нэг юм зорио очих эцсийн үзэг болгож тэрийг үздэг. Нөгөө одоо жишээлбэл манай байр шүүлчилгээний хэрэгсэл зочлог үйлчилгээний салбар амралтын газар жуулчны баазууд маань нэг газар хурж очиход зам дагуу хоноглох хэрэгсэл болоод ихэнх нь явдаг тий. Яг эцсийн үзмэр аль нь болж чад чинь тэр бас аюул чухал байгаа. Тий яг зөв. Одоо жишээлбэл тийм байхгүй аймагуд дээр очлаа тийм үү. Манай аймагуд дээр амар гоё аял дижитал дэмжихийн тулд нөгөөдөж хөөх юм яг юм ойлгохгүй байгаа юм л та. Ойлгохгүй үзэж байгаа хийж байгаа. Тэгвэл хамгийн гол нь хийж байгаа арга барил нь буруу санагдаад байгаа юм. Яасан бэ гэхээр нөгөө тий чинь аймагаа сурчлахын тулд вебсайт хийж байгаа. Нөгөө вебсайт нь интернетээр хагад гарч ирэхгүй. Search engine optimization-ийг хийн ажиллах юм. Тэрийг ямар юу хийх, тэрийг юу хөгжүүлэх гэдэг нь тодорхой. Харин тийгэж тэр мөнгө зархаа орон тэр мөнгөө тэр бизнесийнхээ байгууллагууд нь Google-ийн хайлтанд гаргаад ирэлтэй. Энэ чинь үр дүнтэй байхгүй. Харин тэгэхээр сая яг нөгөө нэг за дижитал өмнө говьгээл арга хэмжээ болол би очиод бас ингэ байж итл. Одоо яг саяны хэлж нөгөө манай зохион байгуулагчид нэг буудал захиалцсан гэдэг одоо надад нэг орон нутгийн нэр өгч байна. Тэрийг нь би яг нөгөө сүлжээ бариад ороод ирэнгууд Google Map дээр локейшноор нь очичвол би direction-ыг очичмоор шүү дээ. Гэтэл байхгүй. Тэгээ наацх нь Google Map. Google-ийн хамгийн search дээр. Тэгэхээр ингээд одоо вебсайт хэрэгтэй. Гэхдээ вебсайтаас илүү энэ чухал байсаар хэрэггүй арай нөгөө хэрэгцээ багтай мөнгө зарж байна. За. Аймагуд бараг бүгд нэг аялал жуулчлалын аптай болоод одоо сая өчигдрөө нөржигдэрх надад сая нөгөө мэдээлэл хайгаал байж итл өөрөнгөө аймаг аялал жуулчлалын Maps-тэй холбогдсон нь Google Map-тэй холбогдсон нь тэгэл одоо бас ингээл нөгөө гараалга гэтэл яг нөгөө нэг анх бид нэр 21 аймаг аялал жуулчлалынхантай ярьж хат ер нь яг нөгөө нэг тухайн бүс нутгийн онцлогоо харуулсан хоорондоо яг юм интеракшн онлайн бол офлайн дээр ажилдаг гэл те энэ зүйлүүд маань нөгөө л ялгааг одоо вебсайттай л болчихвол бүгд онлайн дээр алаад байна гэдэгтэй адилхан дараагийн нэг давлага нь бас энэ нэг ашиглалтгүй апууд байна гэж бас нэрээ сонирхолтой зүйлээс нэг гэсэн. Сонирхолтой юмнаас манай Хорикасофтын олон улсын нэг экспертүүд хамтарч ажиллаж байгаа юм. За. Ажиллаад удаж байгаа юм. Яг энэ дээр яасан гэсэн чинь юу гарахгүй одоо Монгол улс руу айлч ирж байгаа жүжигчдийг гаргаж ирээд энэ улсаас идэв байна, эндээс идэв байна, ийм юм байна гэдэг
тоонууд гаргаад нөгөө дээр нь жоохон ажиллаад олон улсын экспертүүд рүү явуулаад нөгөөдүүлээс бид нар рүү хариу үрдэ өгөөд энэ улсууд дээр ийм сувгууд байж байгаа. Тэгвэл энэ дээр Азийн зах зээл дээр энэ зах зээл дээр нэг баахан юмнууд гаргууд сувгуудыг тодорхой болгоод тэгээд манай Horeca Soft компаниас яасан бэ гэхээр сая юу байсан. Монгол улсын дижитал талд одоо жичлах үйлчлэгээ жичлах үйлчлэгээний салбар шүү дээ. Одоо жиш буудал амралтын бааз одоо байршуулах хэрэгслийг зарах хамгийн тохиромжтой 60 орчим суугчлуудыг тодорхойлсон байна. Яг ийм суугуудаар зарж иж үрдэн өгөх юм байна. Эдний хамгийн хэрэгцээтэй хэрэглэлгүй зэгтэл тэр суугуудаар манайх ороогүй ч юм зөвхөн Booking, Expedia эсвэл нөр арай ахисан төвшөндөл Google авчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо ийм суугуудыг манайх нэр сая тодорхойлсон байна. Тэгээ одоо нөгөөтгтэйгээ одоо зарим нэг газруудаа санал болгоод ийм газар руу орох хэрэгтэй тэгж гэдэг санал болгоод ингэ явж байгаа. Тэгэхээр одоо бид нэр одоо нийт сэдвийнхээ гол зангилааг за төгсгөлөөгт ер нь одоо тэгвэл яг энэ нөгөө дижитал маркетингийн гол үүрэг маань эцсийн зэгтээ одоо яг юунд чиглэгдээд байгаа юм бэ? Тэ энэ байрших зочлох үйлчилгээний салбарын за inbound, outbound, domestic гэдэг сая энэ гараад байгаа зүйлс энэ салбарт одоо хүчин зүтгэж байгаа салбарынхны эдгээр маань бол одоо бас нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь эсвэл одоо яг энэ нөгөө нэг нийт Монгол улсын одоо мөнгө олоод байгаа энэ салбарт бол уг нь бас тодорхой хэмжээний маш үүрэг рөлтэй салбар бол өөрөө аялал жуулчлалын маа салбар байхад. Гэтэл одоо яг энэ салбар руу бид нэр дижитал шилжилтийг яг ямар шатар дараалтайгаар яаж хийгээд ямар зорилтонд хүрэх гээд байгаа юм бэ те? Энэ дээр одоо яг төгсгөлийн нэг юм дүгнэлт бацалтуудыг та хоёр манаас салбарын экспертүүдийн хувьд хэлээч гэж үзмээр байна. Надад бол яг ингэ санагддаг. Аялал жуулчлалын салбар гэлтгүй ер нь манай энэ технологийн салбар бол дэлхийд даяар маш хурцтай хөгжсөн. Бид нэр одоо ер нь бол аж үйлдвэрийн дөрвөн хувьсгалыг үзэж байгаа тийм нөхдүүд шүү дээ тий. Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал механикжуулалт, хоёрдугаар хувьсгал цахилгаанжуулалт, за гуравдугаар хувьсгал нөө интернет бий болсон тий технологийн хувьсгал. За гуравдугаар дөрөвдүгээр хувьсгал маань одоо яг нөгөө бидний яриад байгаа хэмэл оюун ухаан дижитал жинхэнэ хэмэл оюун ухааны ирэн багхгүй. Одоо тэгэхээр технологийн хувьсгал маань бид 1950 оноос хойш нөгөө хооронд компьютерууд ингээд бий болоод тэгээд хоорондоо компьютерууд бий бисэндээ холбогдоод нөгөө компьютерийг хүн удирддаг байсан бол компьютерийгаа удирддаг юм ирэн үежилжсэн. Тэгэхээр манай энэ нөгөө зочлох үйлчлэгээний салбар ялангуяа одоо сүүлийн үед амар гоё тийм шинэлэг юмнууд. Одоо та нар e-commerce гээд Amazon-ы нөгөө Amazon гэдэг дэлгүүрүүдийн бичлэг үзсэн бол одоо жишээлбэл тэнд ямар ч худалдагчгүй дэлгүүр тий. Хүнд ороод дуртай бараагаа уншаал гараа явдаг. Гараа явахад нь тэр хүний Amazon-ы хэтвчин дээр тэр төлбөр нь ингээд баркодоор ороод ирж байгаа жишээ нь тий. Яг үүнтэй адилхан зочд буудалд ингээд ресепшнгүү тий. Зочин хөтөрчгүй зочд буудлууд зөндөл нь шүү дээ тий дэлхийд. Тэгэл нэг оронгуут нэг юм киоск машин дээр захиалга урьдчилаад хийцэн бол тэр захиалгаараа өөрийнхөө захиалгуудыг киоск машинаар аваад тэндээсээ дэлгүүрээ аваад ингээд өрөөндөө орчиж явах жишээ нь тийм хүнтэй харьцангуйгаар өрөөндөө орсон ч гэсэн нөгөө voice технологи шүү дээ Alexa voice технологи Apple-ийн янз янзын гоё технологиуд гараад ирсэн. Ингээд нэг гэсэндээ нөгөө нэг технологигоо удирддаг нэг хэмэл оюун ухааны гэсэндээ технологиг удирддаг болсон энэ 90 бид нар маш хурдцтайгаар ямар нэгэн байдлаар ядаж байгаа гэхэд энэ нэг хайлтын системүүд хэрэглэгч хаана байна? Нийт хэрэглэгчдийн 98% нь утасны ард байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйл дээр л нэг ямар нэгэн байдлаар илэрцүүдийг бий болгож энэ дээрээ харагдцтай эдгээр дээрээ бизнесээ төлөвлөөд үүгээрээ дамжуулахгүй болохгүй. Хоёрдугаар гэх юм бол яг одоогийн нөхцөл байдалтай уялдахад манайх яг аялал жуулчлалын суурь судалгаа, үндсэн судалгаа гэдэг айгүй бүрхэг тийм ард юм баггүй. Тийм. Ер нь бол бидний яг түрүүнээс хойш ярьсан 570-80 мянган жуулчдын тоо гэдэг бол яг зүгээр нөгөө хилээр орж ирж байгаа галийн ерөнхий газраас гаргаж ирж байгаа л баг тоонууд жуулчин гэдэг статусаар орж ирж байгаа жуулчдын малаа сайн болдог системаа толцдохгүй байгаа ард түмэн гэдэг байна шүү дээ. Ямар сайндаа доместик гэдэг гадагшаага бид нар сая өнгөрсөн 21 онд хичнээн тооны доместик жуулчд аймагуудаар аялваа гэсэн чинь аймагуудын автовокзалаар тоолж гин гэдэг чинь юу гэсэн үг вэ те. Тэгэхээр аль ч орны туршлагт хизээч жуулчдын тоог тэгж авч ирсэн түүх байдаггүй. Манайх одоо энийг арай дараагийн шатнд гаргах ёстой. Гаргахын тулд бид нар юу хэрэгтэй вэ гэхээр байгууллага болгонд өөрсдийн гэсэн тийм жижигхэн бичил экосистем, цахим экосистемийг бий болгох хэрэгтэй. Тэнд рестораны бусын машин байна уу те? Тэн дээр ресепшн зогсож гин үү те? Эсвэл бол тэр ард нэг угаалгын нөхөр тэнд ажиллаж гин үү? Хамааахгүй. Энд бүх байгууллагын ямар нэгэн байдлаар тэнд зочин ирж байгаа, гарч байгаа, үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо бүртгэл тэн дээр байх хэрэгтэй. Ямар нэгэн юм дээр зангилагдж байх хэрэгтэй. Энэ зангилаа болгон бичил байгууллага болгоны зангилаанууд чинь нийлээд
ийм Монголын систем юм уу эсвэл яаман дээр юм уу эсвэл их бүхий аж ахуй нэгж байгууллагууд дээр нь уялдаад тэн дээрээс тодорхой хэмжээний статистик тоо мэдээллүүд тарах ёстой сугууль сугууд тарах ёстой. Бид нэр өнөөдөр чи нэг 5 төгрөг олдгоо бид нэр мэдэхгүй байж маргааш хэдэн төгрөг олохоо би мэдэхгүй шүү дээ. Тийм болох тэр ямар нэгэн байдлаар энэ тоо мэдээлэл гаргахад бол заавал байгууллага нэг өөр үстэй гэсэн тийм цахим экосистемтэй байх хэрэгтэй гэж ер нь бол ийм л хоёр үндсэн гаргалгааг бол энэ дүүл дээр бол хэлмээр санагдлаа тийм. Ер нь бол зөв хайг ярьдаг бол ягаад ч ийм дутагтаад байгаа. Одоо манайх өнөөдөр зах зээлийн байр суурь дээр хаана явдаг хэдий гэж байгаа. Манайх бусдаас үнэтэй хямдах юм яаж вэ? Энэ дээр ингэ нэгдэж хамтарч чадаагүйгээс болоод бид нар нөгөө нэг 500 мянгаас илүү авч чадах хэрэгтэй байсан ч бас авч чадахгүй гадагшаа алтаад байгаа. Энэ дээр ч одоо яг үгээр бид нар энэ 500 мянга дотроо булаацалдах биш. Харин энийг юмаа мэрэгшээд хамтраад энийг чинь давраад нөхдүүдтэй алдчихж явах хэрэгтэй байхгүй. Гаднаас тэр нөхдүүдийн зах зээлийг булаацалж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг энэ дээр бол бидний тийм хамтрал гэдэг юм гарч байна. Тэгэхдээ хамтрал гэдэг юм гарч ирэхдээ бас нөгөө ялч хэцүү зүйлүүд гарч байна л да. Одоо шилбэл just бодлын эцтэй юм. Окей, би төрлөө датах окей. Түнгүүд төрмөө намайг энүүгээр далимдуулаад эргүүлээд намайг дарамтал. Татвар одоо юу ид иймар. Тэгэхээр энэ яах юм? Ч тийм ба. Тэгэл одоо ингээл янз янзын асуудал үүснэ. Тэгэхээр энэ дээр бол яг хуу бас олон улсын туршлага шийдлүүд бол байгаа. Тэгвэл яг хуу миний хамгийн төгсгөлийн одоо яг хуу дүгнэлт үр дүнгийн хамтын ажиллагаа чухал. Яалч байхгүй. Мэргэших чухал. Тэгээд бүгдийг би гэдэг юм мартаад нэг юм руугаа мэргэшээд бусад юм дээр нөгөө төлөлтөг хамтраад одоо шил IHL 20-аас одоо хамтарсан яваа. Гэрээгээ хагаад хамтраад юм аа. Манай дээр одоо шил би нэг хэдэн сая төгрөг нэрсвэрч дагаад нэг юм хийдэг. Тэрнийн дахиад энд нэрсвэрч дагаад юм хийв ш. Одоо хятад өнөөдрийн хөгжлийн нууцын юу гэхээр shared economy. Тэ. Ийм юмараа нэгний хийсэн юм нөгөөдгөө тавтахгүй, нөгөөдгийг ашиглаад дараагийн үнцнийг бүтээх хэрэгтэй. Ийм үр явах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр яг үхээр түүний тулд нэг юм дээр мэрэгших хэрэгтэй, мэрэгсэн юм бусдад нээх хэрэгтэй. Яг үнтэй адилхан юм зарчмаар яваадсан тохиолдолд эцсийн энэ мэн эргээд юу явах вэхээр дижитал буюу систем дээр зангидахаас өөр сонголтгүй болж байгаа. Энэ систем дээр зангидахдаа нэг систем дээр зангидахдаа тэр явахгүй. Одоо интеграц буюу бус толботууд хэрэгтэй болж байгаа. Одоо шиг адын насгал борлуулалтын сайн хийдэг IHL-тай бүртгэлийн сайн хийдэг 20-аас 2 нэгтгэх хэрэгтэй. Дээрээс нь магадгүй дижитал талаас нь хайждаг маркетингийнх нь гаднаас орж ирэх хэрэгтэй. Ч гэх юм уу. Тэгээд энэ болгоноос ингээд бүх юмнуудаа холбоо синержинүүд үүсээд би өөрөө чаддаг юм ингээд чи өөрөө чаддаг юм ингээд энэ энийг ингээд бүгдөө дундтайхаа концепц юм дээр нэгтгээд ийм дээр ирж бидний хөгжлийн дараагийн гарцлал гаргах гэдэг. Окей. За тэгэхээр үзэгчтэй хэлэхэд юутэй ч өнөөдөр яг энэ Монголын аялал жуулчлалын салбар за тэр дундаа дэлхийн нийтийг амарсан ковидын дараагийн яг энэ одоо бас салбарын маань өөдрөг гэгээлэг яг нэг юм сэргэлтийн үе. За тэр дундаа Монгол орны маань яг бас нөгөө дөрвөн улиралтай бас тий Монгол эрсдэл суур амьсгалтай энэ оронд тэр дундаа энэ аялал жуулчлалын салбарын нөгөө арай одоо 100 хамгийн их актив байдаг яг энэ нэг идэвхжлийн үед нь за сая манай одоо IHL-ийн хийсэн хэлбэр дүүрэг саммит явлаа. За мөн өмнө нь бас судалдаа үйлдвэрийн даг аялал жуулчлалын холбоо дээр хамтарсан аялал жуулчлалын миний мэдхийн 3 4 томоохон арга хэмжээнүүд болсон. За тэгээ яг энэ одоо зуны дэлгэр цаг 6 сараас 8 сарын сүүл хүртэл одоо Монгол орны хувьд бол аялал жуулчдаар хахдаг, бэлхдэг те энэ үед нь одоо энэ салбарт хүчин зүтгэж байгаа бүхий л байр ших зочлох үйлчилгээний салбарын маань хэлбэр дүүргэж те энэ салбарынхаа үр өгөөжийг бас авцгаагаасаа гэж хүсмээрээ. Тэгээ эцэст нь манай хоёр оролцогч манай зөвлөхүүдийн хэлж байгаачлан чаддаг ажлын чаддаг хүнээр нь хийлгэх нэгт хэрэгтэй байна. Хоёрд биентэйгээ юм маш дундын үнцэнтэй хамтралыг маш сайн бий болгох хэрэгтэй байна. Эцэст нь тэгээд нөгөө аялагчдынхаа тоог үнэн бодтойгоор авдаг. Энэ аялал жуулчлалын салбарт хэн ирээд хэдэн дүүргэний орлого хийгээд яваад байгаа гэдэг дээр тоон мэдээллүүдийг одоо уламжлалт мал тоолдог арга хэрэгслээрээ биш илүү энэ тоон технологи, big data те дижитал технологийн боломжуудыг нэвтрүүлж байгаа IHL-ийн баг болон Horeca-Soft эдгээр баг бүрэлдэхүүнтэй одоо ингэж хамтарсан байдлаар ингэж бас бодит зүйлсүүдийг салбартаа бий болгоосоо гэдэг дүгнэлтүүдийг хэллээ. Тэгэхээр энэхүү контент маань жаргалын 60 минут маань яг энэ үрээд өндөрлөж байна. Тэгээд энэ салбарт аялал жуулчлалын салбарт
зочлог байрших үйлчилгээний салбарт гэрлэгээ татуулан зам тэ энэ жим байсан зүйлсийг зам болгох гэж хичээн зүтгэж байгаа. А хотелийн баг болон Хорика Саутынхаа залуучуудад аялал жуулчлалын салбарт хүчин зүтгэж байгаа нийт одоо хамт олонд нь гялалзсан их амжилтыг хүсээд өнөөдрийн зочин А хотел компани үйл ажиллагаа хариуцсан захирал ноён анх баяр оролцлоо. Мөн Хорика Саут компани одоо гүйцэтгэх захирал Монголын аялал жуулчлалын албаны удирдах зөвлөлийн гишүүн ноён Гант Улга нар оролцлоо. Тэгээ та бүхэнд аялал жуулчлалын салбарын талаарх шин содон мэдээллийг хуваалцсан. Зочдтой баярлалаа. Тэгээ та бүхэнд бас баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За